Өдрийн мэнд хүргэе. Mining Pulse podcast-ийн ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид эрчим хүчний шилжилт, сэргээгт эрчим хүчний хувьд одоо Монгол улсад ямар боломж, гарц шийдлүүд байгаа талаар болон газрын уур элементийн одоо хайгуул судалгааны ажлын одоо явцын талаар өнөөдөр ирсэн зочдтойгоо ярилцах болно. Ингээд зочдоо танилцуулъя. Урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн хоёр зочиндоо маш их баярлалаа. Тэгээд ажил ихтэй байгаа. Одоо амралт зугаалгаас хүмүүс ирсэн нэлээд одоо ажил жигдэрж байгаа байдал ажиглагдаж байна. Тэгэхээр газрын уурын элементийн одоо хайгуул судалгааны ажлыг хийж байгаа Халзан бүрэгдээ төслөөр бас сонин сайхан юу байна? Энэ жилийн хайгуулын ажлын үр дүн бас хэр явцтай байна? Манай хайгуулын ажил ямар ч гэсэн өмнөх одоо өргөндлөгийн ажлуудынхаа үр дүн дээр үргэлжлээ төслийн ажил маань үргэлжлээ явж байна. Энэ жилийн хувьд хамгийн амжилттай явж байгаа зүйл маань гэх юм бол одоо Канадад хийлгэж байгаа хагас үйлдвэрийн туршилтын ажил маань явж байна. Тэгээ хагас үйлдвэрийн туршилтынхаа эхний үе шат буюу одоо баяжуулахын хэсгийг бол сая амжилттай дуусгалаа. Тэгээ ямар ч гэсэн хүлээжсэн гарцсандаа хүрсэн хүлээжсэн одоо металл авалтандаа хүрсэн гэх юм уу. Нөгөө талаас одоо болохоор газрын уурын элементийн одоо гүн босруулалтын шатны туршилтаа хүлээж ийн. Тэгээ лабораториуд нь их тийм ачаалттай байд юм байна. Очртой. Тэгэхээр тэр очроо хүлээгээд ямар ч гэсэн зогсож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол Халзан бүрэгтэй гэж яриад байгаа 1980-аад оноос хойш энэ босруулалтын асуудал тун ойлгомжгүй байсаар ирсэн энэ ордын одоо босруулалтын асуудлыг бол эцэлж байна гэсэн үг. Энэний үр дүнгээр бол бид нар ямар ч гэсэн яавал одоо commercial талаас борлуулах боломжтой бүтээгдэхүүн гарахын. Тэгээд тэрний одоо зардал ямар хөө байхын. Тэгээд эдийн засаг нь одоо энэнийхээ эцэст үр өгөөжтэй байх юм уу гэдэг энэ юмнууд нь тодорхойлж ирэх гээл байж байна. Зөв. Одоо нөгөө газрын уур элемент маань одоо гол нь эрчим хүчний шилжилттэй дагаад нөгөө сэргээгт эрчим хүчтэй цахилгаан автомашины хэрэглээний өсөлтийг дагаад эрэлт нь ингээд өсөн нэмэгдэж байгаа. Тэгэхээр аль улстай л одоо олон улстай ч гэсэн манайдаа ч гэсэн стратеги ач холбогдолтой гэдэг энэ ангиллалтаа ороод явж байгаа шиг байна тий. Тэгэхээр энэ дээр мэдээж одоо яг нөгөө гол хэрэглэгч болох эрчим хүчний салбар, сэргээгт эрчим хүчний салбар тий одоо ногоо эрчим хүч гэж яриад байгаа шүү. Тэгэхээр Newcom компанийн хувьд бол мэдээж яг энэ салбартаа бол бас нэлээд одоо анхдагч гэж бас ойлгодог. Тэгэхээр Newcom компанийн хувьд одоо өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, дараагийн одоо ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлууд зорилт одоо бас юу байна? Энэ дээр бас та хоёр салбар маань хэрхэн одоо тий холбогдохоор байна? Манай хоёр салбар бол яг шаргагүй улам л холбогдож эхэлж байгаа. Тэгээд ялангуяа хятад улсаас төрүүлээд ярихад дэлхийд даяараа ногоон хөгжлөлт дэмжих хэрэгтэй байна. Энэ зүгээс бол манай компани бол 1995 оноос Mobicom-ыг байгуулсан. 2000-аад оноос эхлээд ер нь бол манай үүсгэн байгуулагч нар маань бол сэргээгт эрчим хүчтэй маш чухал юм байна. Яагаад гэвэл дэлхийн дулаар гэдэг бол яг бодит асуудал юм байна. Тэгээ Монгол тухайн үед 2004 онд сэргээгт эрчим хүчний нөөцийн судалгааны компани байгуулаад тэгээ одоо Монголын газар нутгаар олон газар бас судалгаа хийгээд ирсэн байгаа. Тэгэхээр тэр баялгаар бол манай компани бол одоо хамгийн их нөөцтэй болж хөгжиж чадсан байна. Энэний цаана дэлхийд даяар ямар асуудал сүүлийн үед хүчтэй яригдж байна вэ гэхээр зөвхөн одоо дэлхийн дулаарлын эсрэг бид нар дэлхийд даяараа энэ аж үйлдвэржилт маань ногоон хөгжлөөр шилжих ёстой мэн гэж ярьдаг байсан бол өнөөдөр бодит байдлаар санхүүгийн механизмууд яг энийг эдийн засгийн механизмуудын нэг нь яг шаарддаг болсон явж байна л да. Боловшрууд байгаа. Тэгээд жишээлбэл одоо Европын холбоонд хэрэгжиж байгаа CBAM гэдэг одоо би энийг их дуртай. Яагаад гэдэг Carbon Border Adjustment Mechanism буюу Европын холбооны хилээр давж орж ирж байгаа том бүтээгдэхүүнүүдээс хөлөмжийн хийх ялгаралтай байх юм бол тэнд татвар тавина гэсэн. Энэ нь бол угаасаа Европын холбоонд дотроо орнуудын хил давхад яг тавьдаг байсан шаардлагыг Европын холбоос гаднаас ирж байгаа юм дээр адилхан тавьдаг болёо гэнэ. Энийг бид нар одоо шийдээ өвөр Монголд очиод ирэх юм бол өвөр Монголын компани удирдлагууд байт юм уу? Төсөл удирдлагууд бол яг энийг яриад байгаа юм л да. Бид нар CBAM-аас ерөнхийдөө одоо CBAM-д тааруулж өөртөөхөө салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ бид нар бас гайхсан нь болохоор Ордос хотод очлоо, Бугтад очлоо, Бугтын гангийн үйлдвэрчин бол хятадаа хэд ордог лээ? Нэлээд өвөр ордог. 2 ч 3 ч байна. Тэгээ манайсууд ерөөсө бүгдээрээ л яг ногоо эрчим хүч
доктортой хөгжлөгийг ерөнхийдөө эренбэлж явж байна. Тэгээ тэнд очихоор бол тийм аж үйлдвэрийн паркууд цогцлбороо net zero industry park гэдэг томьёо болоор ингээд хөгжөөд явж байна л да. Тэгэхээр сэргийгт ирчмөж аж үйлдвэрч уурхаа гэдэг бол ерөөсөө яг л нэг бодлогын доор дэлхийд ар явдаг болсон байна. Энэ манай хилийн яг урт талд аль хэдийн ирсэн байж байна. За энэ дотор биднээс их анхаарч харж байгаа зүйл 23 онд жишээ нь Ши Жинпин дарга өвөр Монгол очихдоо өвөр Монгол бол хятад улсын ногоон хөгжлийн төв болноо, хойд хөршийнхөө гүүр болно гэж заасан байгаа гэдэг. Тэрнээс хойшоос бид хятадын компаниудыг Монгол руу сонирхож байгааг их анзаарч байна. Тэгээ мэдээж хэрэг одоо манай салбарын бүгдээрээ мэдж байгаа, төр засгийн бүгдээрээ мэдж байгаа. Хятад улс бол гадаад улсад нөөцний станцыг хөрөнгө оруулахгүй гэж заасан. Тунхагласан. Эсрэгээр нь ногоон орчин хүчний төсөл дээр бол бид нар бол дуртай орно гэдэг. Нөгөө талд нь ногоон орчин хүч маань бол үнэхээр маш их боломжтой болж байна. Урд нь бол бид нар хэлбэлцдэг илүү өндөр хүнтэй гормын тохиргоон таардгүй гэдэг зөндөө асуудал ярьдаг байсан. Энэ маань бол технологийн шийдлэр маш хурдан өөр болж байна. Тэгэхээр бидний салбар бол үнэхээр улам уялдаатай болж байна. Улам биемэргээ дэмждэг, биемэргээ хэрэгцээтэй байдаг цаг нь ирсэн байгаа даа. Нөгөө талдаа нэгнийх нь одоо үйл ажиллагаа доголдох юм бол нөгөөх нь үйл ажиллагаа дагаад ингээд доголдохтой. Ялангуяа одоо аж үйлдвэрчлэлийн салбарын гол одоо тулгуурч нь эрчим хүч болчиход байна шүү дээ. Манайх ч одоо аж үйлдвэрчлэлтэд дэмжнэ гэдэг одоо бодлогын ам маань аж үйлдвэрчлэлийн ам, эрцээлийн ам гэж одоо бүтцийн өөрчлөлтөө хийсэн те. Тэгэхээр яг энэ дээр бас нөгөө цаашдын дараагийн 14 мегацлийг хэрэгжүүлэхэд эрчим хүч байна уу те. Яг бодит нөхцөл байдал одоо өнөөдөр баруун бүс те нэлээд аслагдсан одоо зах хязгаарт үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа халдсан мөрөгтэй хувьд одоо энэ зовлон бас нэлээд сайн мэдж байгаа бах тий. Тэгээ нөгөөдг нь бас яг тэзүү дээр яаж тусгагдаад энэ нь бас яг эдийн засгийн өрөг үүжийг нь одоо тий бууруулахад бас нэлээд өрөг гүйцэтгэж байгаа хэл та. Эрчим хүчний шийдлээ одоо яг нөгөө төвийг холбож чадахгүй тий. Нөгөө стадийн нөгөө дугаар дээр Эрдэнэ Монголын захирал ярьж исэн. Нөгөө генератор станцуудаар шийдээд явдаг. За цаашдаа бас нөгөө төвийн эрчим хүчний дутагдaltaй байдал. За генератороо шийдээ явж итэл нөгөө түлшний хомсдолтой байдал гээл тий. Тэгэхээр та бүхний хувьд одоо мэдээж хагас үйлдвэрлэлтийн туршилтаа хийж байгаа. Гэхдээ урьдчилан тэзүүдээрээ бас яг эрчим хүчний шийдэл сонголтоо хэрхэн төлөвлөж байна? За манайх ч одоо баруун бүс ч өөрөө эрчим хүчний одоо хувьд хойноос хойдвшөөс хамааралтай. Тэгээд ерөнхийдөө болохоор өөрийнхөө одоо эрчим хүчний хэрэглээгээр энэ жил төсгөх байдлаар нь одоо сэргийгдэхээ үдээр авч явах гээд хамгийн том төсөл нь Эрдэнэ бүрэнгийн явсан цахилгаан станц явж явах шиг байна тий. За энэнд бол талархалтай хандахгүй байхын арга байхгүй. Гэхдээ тухайн Эрдэнэ бүрэнгийн явсан цахилгаан станцын хэрэгцээ нэмэгдээд ч одоо манай төслийн хэмжээг одоо авч явж чадахгүй байдалтай дүр зураг бол одоохондоо харагдаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бидний хувьд одоо хоёр салбарын хоорондын уялдаа холбоо гэдэг юм айгүй чухал болж эхлэх гээд байгаа юм. Тэгээд төрийн эрчим хүчний салбар ялангуяа төр их оролцоотой байдаг салбар тий. Уулар хоол яг хувийн хвшлөөрөө аваа явж гад байдаг. Тэгэхээр энэ хоёр яаж хоорондоо уялдах вэ? Хизээ хоорондоо ярьж эхлэх үү гэдэг юм бол байгаа. Урдчилсан тэзүүний хувьд тооцоонууд гарсан. Яг манайх ч нь болохоор үндсэндээ одоо төслийн бүтцэн ил уурхай баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэр гэсэн гүн босвол үйлдвэр. Бүр эцсийн бүтээгдэхүүн гарах нь тий. Одоо яг эцсийн гэж хэлвэ. Алой бол гарахгүй л тий. Зүгээр металл бол гарахгүй. Дундын одоо нийлбэр нийлбэр карбонат гэсэн, нийлмэл карбонат гэсэн юм гарч ирэх. Тэгэх олон шат амжилттай боловсрогддог бүтээгдэхүүн учраас өөрөө бүтээгдэхүүн онцлог. Тэгээ яг ерөнхийдөө эхний байдлаар тооцоогоор 100 гаруй мегаваттын хэрэглээтэй гараад яваад байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээгээ одоо үндсэн тэзүүнийхээ хүрээнд ямар ч гэсэн энэ цахилгааны хэрэглээг манай одоо Монгол улсад тааруулж жоохон бууруулж өгөөч гэсэн нэг хүсэлт те. Тэгэхээр тэрнийхээ хэмжээнд тааруулж одоо килэн зохнуудаа жижиг яадаг ч юм уу те одоо efficiency-гийн сайжруулах, дэмжин сайжруулах те. Зарим юмнуудыг нь одоо сэргийгдэхээр шийдэх асуудлууд бол яг яригдаад явж байна. Илүү урхайн хувьд бол за яг ганц уурхай ажиллаулаад түүхий бүтээгдэхүүн зардаг байх үед бол генератороо шийдчихдэг л байсан. Одоо бол тэгэх боломжгүй ийм бүтээгдэхүүний хувьд бол аж үйлдвэрчлэлтийн энэ зүйлийг эрчим хүчтэй авч явах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд 30 орчим мегаваттыг нь ямар ч гэсэн ихний байдлаар одоо нарны их усврээс шийдэх ёстой юм байна гэсэн ихний тооцоо явж байна. Тэгээд энэс хойшоо үлдсэн хэсгийг нь одоо төр засагтайгаа ярилцж байгаа. Бусад одоо хувийн хвшлүүд байгаа. Тухайн бүс нутагт одоо цахилгааны их усвруудыг бий болгож сайн худалдаа өгчд зарах хүсэлтэй хувийн хвшлүүд байгаа тийм.
уурхаас дандаа сайн худалдаа авах чинь. Тэгэхээр сайн худалдаа авахчийн хувьд бид нар бол одоо тэмцлүүд олон болоод одоо тэр зүүн батлагдаад яг ингээд ороод ирэх юм бол бид хэд бол ингээд хоорондоо яриад эхлээд эхнээсээ эхлээд одоо эрчим хүчнийхаа нөх хүүсрүүдийг нь түгжээд эхлэхэд бол би л ингээл явж лээ ямар ч гэсэн. Тэгэхээр ийм хоёр талаас нь л ажиллаад байна. Нэгдүгээр өөрсдийнхээ их эрчим хүчний хэрэглээг ч гэсэн бууруулчмаар ногоон байх үднээсээ тий боломжтой их хэмжээгээр ногоон их хүүсрүүдээс залхачмаар байна тий. Нөгөө талаасаа бол одоо хувийн эрчим хүчний ногоон их хүүсрүүдийгээ дэмжиж хоорондоо ярилцаад ажиллаа явуулмаар байна гэсэн. Тэгэхээр ингээ харахаар нөгөө манайд ч гэсэн яг энэ бүсчилж хөгжих одоо хэрэгцээ аяг өндөр болж шүү дээ. Эрчим хүчний хувьд ч гэсэн одоо ингээ баруун зүүн хязгаар маань нэлээ дутагдaltaй нөгөө ахуй хэрэглэн дээр хүртэл хязгаарлалт тэгээд явд юм билээ шүү дээ. Тэгэхээр яг одоо цаашдаа баруун бүс рүү хөгжиж байгаа хэдэн төсөл байгаа юм тий. Тэн дээр бас яг нэгдмэл зохион байгуулалтанд орох бас хэрэгцээ ингээд үүсгэнэ шүү дээ. За саяас нөгөө Баатар мөнх цэцэрлэгийн хэлдгээр нөгөө хятад улсын хувьд бол яг энэ бүсчилсэн үйлчлэлийн хүрээнд бол маш их ахиц дэвшил гарсан гэж би бол хараад идэв. Ялангуяа н ажилтнуудчлалын бүсгээ тусна гаргаад газар тариалан тий хөдөө аж ахуйн бүс аялал жуулчлалын ингээ бүсчлээ явцсан. Тэгэхээр нөгөө ажилтнуудчлалын бүс төр тодорхой хэмжээний одоо бидний нөгөө хамгийн их тулгамдж байгаа гэж ярьдаг нөгөө харилцааны асуудлууд тий орон нутгийн харилцааны асуудлууд бол бараг гарахаа ирсэн. Тэгэхээр тэр төслийн бүтээн байгуулалт бол богино хугацаанд хийгдээд олборлолт, боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн гаргаад ингээ явах боломж нь бүрдсэн байгаад байдаг. За тэгэхээр бидний хувьд бол яг одоо сая энэ цалмын цэцэрлэгийн хэлдгээр та бүгдийн хувьд одоо яг энэ бүсчилсэн одоо байдлаар сэргээгт эрчим хүчний салбар тодорхой төлөвлөгөө байна уу? Одоо яг ингээд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа. Тэг бидний хувьд бол бүсчилсэн хөгжилтийн бодлогын хүрээнд бол энэ говийн бүс нутгийнхаа ерөнхийдөө бол урьдчилж харах хэрэгтэй байна гэж харж байна. Ялангуяа уул уурхайн салбар маань хэрэглэгч олонтой байх нь. Тийм сая хэлдгээр нөгөө сайн чанарын одоо хэрэглэгчтэй байх юм бол бид тийшээ л явах хэрэгтэй. Тэгээд бас яамтайгаа ч гэсэн бид нар бол ерөнхийдөө ярьдаг. Тэгээд яам маань бол бас сүлжээ шугамаа бид нар тэгж хурдан тэлж өсгөж чадахгүй гэдг нь бол ойлгомжтой. Тэрийг бол одоо бид яг заргуу гадны хөрөнгөөр хийдэг. EBRD байна уу, ADB байна. Тэгэхээр энийг бид нар хүлээгээд төсөвт нь ороод ингээд явна гэдэг бол нэг уддаг учраас шууд тэр газарт нь очиод бид нар өөрийнхөө одоо хийж болдог сая хэлдгээр одоо дизель генераторуудын тоог нь бууруулаад сэргээгт хүчин мөчтэй. Сэргээгт хүчин мөчл одоо нэг батарей, нарны панел хоёрын чинь үнэн нь бол дэлхийд даяараа маш хүчтэй унсан. Жишээл 24 онд батарейны шинээр суулгасан батарейны юу бол хэмжээ бол дэлхийд даяараа өмнөх жилээс харьцуулахад би тоог нь одоо яг сайн санахгүй 50% илүү байсан гэлүү дээ. Тэгэхээр маш их том өсөлт орж ирж байна. Тэгэхээр яг энэ технологиудыг ашиглаад бид бүсцэн хөгжилтэй хүрээнд бол говийн бус нутагта уул уурхай ажилтнууд дээр илүү анхаарал явъя гэдэг. Нөгөө талаас нь энэ маань ямар бас юу шалтгаан байна вэ гэхээр яагаад гэвэл бус рүүгээ өнөөдөр шууд ороход тийм юу боломж муутай байна уу гэж хэлэхээр яг зарахгүй хятадын сүлжээнээс бид нар хамаардаг болсон яваад байгаа. Энийг бид энээсээ гарна гэдэг бол тийм амархан биш. Бид нар шууд зүгээр миний хувийн бодол бол хараат бус байдал руу шууд өсөрч орно гэдэг бол хэцүү. Бид нар харилцан хараат байдал руу ерөөдөө эхний ээлжинд ороод тэгээ баг тэрнээсээ урт хугацаанд яаж гарах вэ гэдэг нь бол бас дараагийн асуудал болох. Тэгэхээр бүсээрээ хараат бус байдлаа хангаад явдаг болох нь бол аргагүй байна. Гэхдээ одоо жишээл өнөөдөр бид нар Монгол улсын хамгийн чухал гэж яригдж байгаа оюутлогоо операшн төвч бол одоо 100% хятадын өвөр Монголын эрчим хүчээс нийлж авч тий. Яагаад гэж юм бэ гэхээр Монголын эрчим хүчний сүлжээ маань тийм юу бат бөх найдвартай ажиллаж чаддаггүй учраас гэсэн шалтгаан байдсан болов уу гэж харж байна л да. Тэгэхээр дараагийн одоо ялангуяа гүний уурхай юм хүний амь настай холбоотой юм нарийн үйл ажиллагаатай болоод ирэхэд бид нар бол хятадасаа хамаархаас аргагүй болох байх. Баталгаатай сорстой. Тийм баталгаатай сорс. Тэгэхээр энэ дээр бол нэг бол одоо хятадын компанитай одоо жишээлбэл өвөр Монголын эрчим хүчтэй компанитай бид нар чинь 2018 онд оюутлогоод эрчим хүчний төсөл нийлүүлж өгч байсан хамтдаа. Тийм. Тэгээ яг тэр маань тухайн бас сайдын шийдвэрээр тэгээ зогсон л доо. Тэгэхээр одоо шил уг нь тэр маань явцсан байсан бол магадгүй нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт Монгол руу орсон. Хоёрдугаарт нь нэг 2030 он гэд 30% хөрөнгөд дахид нэлээд төгссөн байж байгаа. Боломж бол бас байсан баг. Гэхдээ өнөөдрөөс урьж байгаа бид ингээд харахад бол өвөр Монголын компанитай бас ингээд хамтраад ажиллах бүрэн боломж байгаа учраас Монгол талдаа хамтраад сэргээгт хүчин хүчнийхэн шийдлийг хийгээд за хэрэгтэй бол өмнө өвөр Монголын сүлжээнээс нь төвтөржүүлэх тийм сорс болгоод ашиглах хамтарсан байдлаар ингээд Монголынхоо
уулуурхай салбарыг бол дэмжиж бүрэн боломжтой байгаад байгаа. Тийм учраас бид нар эхний ээлжинд бол говийн бус нутаг. Тэгэхээр одоо Говьалтай, Өмнө Говь, тэгээд Дорно Говь, Сүхбаатар гэх тээ. Тэгэхээр энэ тийшээ чиглэлүүд рүү бол бид нар бол илүү анхаарал явах зөв юм байна гэж харж байгаа. Тэгэхээр бас л цаг алдсан байна шүү дээ. Бид нар шийдвэр гаргаагүйгээс болж одоо тэгээд нөгөө уялдаа холбоотой байдал алдагдсан байгаа маань айгүй харагддаг л та маш олон төсөл хөтөлбөрүүд те зогссон эрчим хүчний бодлого нь манай яг одоо эрс зээлийн бодлоготой уялдж гин үү те эргээд бас нөгөө хурдтай байдал те бид нар нөгөө хүлээгээл маш их цаг хугацааг алдаад байгаа хгүй 1 жил 2 жил гэдэг чи одоо олон улсад бол маш их одоо тэрний хэмжээгээр нөгөө алдагдал хүлээж идэг те тэгэхээр нөгөө тодорхой дөрвтэй шийдвэрүүд гаргах одоо хэрэгцээ улам бүр нэмэгдээд байдаг. Тэгэхээр бид хэд одоо энэ 14 мега төсөл гэж бас л хөрхи горьдлого тавиал явж гин. Тэгэхээр энэ дээр бас эрчим хүчээ шийдвэрлээд за нөгөө бүсчилсэн байдлаар бас энэ төлөвлөлтөө гаргаа явах юм бол илүү үр дүнтэй байх бах те. Тэгээ энэ дээр бас бид нар тодорхой хэмжээний мессеж бас энэ одоо подкастаараа шийдвэр гаргах төвшөнд очих байхаа гэж одоо найдаж хийж байгаа. За саяны ярьдгаар одоо орон нутгийн харилцаа гэдэг те хятадд одоо бүсчилсэн байдлаар салбар бүрээ хөгжүүлээд явхаар давуу талууд бий болсон гэдэг те мэдээж бас яг энэ өөр Монголын бүс нутагт бол ажилтны төрийн бүс байсан. За одоо эргээгээд нөгөө төвийн бүс нь аялал жуулчлал те уршаага одоо буцаагаад нөгөө ажилтны төрчлөлтийн бүс маань илүү нүүж гинэ гэдэг нэг юм сүүлийн үед хандлага ажиглагдаж байгаа юм байна. Нэлээд олон одоо хайлуулах үйлдвэрүүд маань Хятадын одоо урд можууд руугаа шилжиж байгаа. Энэ нь одоо илүү нөө зах зээлтэйгээ ойртож байгаа гэдэг. Тэгэхээр энэ маань дахиад нөгөө манай олборлолч экспортлог түүхийн хэдийн хувьд бол нэлээд том сорилт болох юм байна л те. Тэгэхээр яг эндээс бас бид нар энэ манайхчууд нь бас бүсчилсэн хөгжлөө тодорхойлцсон. Гэхдээ бас яг Хятадын одоо энэ амжилттай хэрэгжиж байгаа бас бүсчилсэн бодлоготой бас ингээ харьцуулаад харахаар бол арай өөрөөр яваад байгаа шүү дээ те. Тэгэхээр яг энэ орон нутгийн харилцаан дээр бас баруун бүс маань хэр байна те одоо яг шинээр төсөл хэрэгжүүлэх гэж байгаа одоо хайгуулын үе шатнд таах явж байгаа те тэгэхээр хайгуулын үе шатн дээрээ ягаад их чимээ шугантай байгаад байна танаа төсөл одоо миний ажилласнаар бол төсөл чинь нэг бүтээн байгуулалт руугаа шилжих гээл олборлолт эхлэх гээл ингээл бужигдаг танаа төслийн үед бол нэлээд дуу шугантай хайгуулын төсөл байгаад байна энэ бас одоо өнөөгийн нөхцөл байдал ямар байна? За өнөөгийн нөхцөл байдал бол яг хайгуулын үйл ажиллагаа бол зогссон байдалтай байгаа. Одоо яг физикли одоо бид нэр ингээд өрнөдөд байгаа зүйл бол байхгүй талбай дээр. Гэхдээ одоо өмнө авсан дээжнүүд байгаа судалгаа шинжилгээний ажлууд бол үргэлжлүүлээд л явж байгаа. Ерөнхийдөө орон нутгийн харилцаа бүсчилсэн хөгжлөгээ за яг Ховд аймгийн хувьд өөрийнх нь одоо байгаа эдийн засгийн гол салбарууд хэмэл заавуулуурхай байдаг. Гэхдээ ганцхан одоо цоор ганц хэлчихэд дуруудахгүй нүүрсний урхайтай. Бусд нь бол жижигвтер хэмжээний одоо вольфрамын гэх юм уу жижигвтер уурхаанууд яваад байдаг. Тэгэхээр уулуурхай одоо сумаараа ч гэх юм уу одоо үр ашиг нь хүртэгдсэн байдалтай байдгийн шиг байгаа юм. Тэгэхээр тийм. Тэгэхээр их олон сумтай олон хаантай аймаг штэ 90 гаруй мянган хаантай аймаг. Тэгэхээр уулуурхайн үр ашигыг яг ингээд Өмнө Говь юм уу Дорно Говь шиг ингээд нийтээрээ ингэж хүртэж одоо эхлэегүй чадаагүй тий. Ойлголт дутуу. Нөгөө талаасаа гэх юм бол яг бүсчилсэн хөгжлийнхөө хүрээнд уулуурхайгаа авч явдаг нөгөө талаасаа одоо нэг agriculture юуны мал аж ахуй газар тариалан авч явдаг юм аймаг штэ. Тэгэхээр энэ бодлогоо чигээр нь авч тэр чигээр нь өргөжлүүлээд авч явж байгаа юм байна л гэж ойлгодог. Тийм учраас манай хувьд уулуурхайн төсөл дараагийн төсөл тэгээ нүүрсний төслүүд ялангуяа одоо ингээд үнунаад ингээд нүүрснээс ерөнхийдөө бүгдээрээ шилжиж байгаа энэ цаг үед бол дараагийн одоо аж үйлдвэрийн одоо чухал түүхийд ялангуяа сэргийгдэх эрчим хүчний energy transition mineral гэж яриад байдаг шүү дээ. Эрчим хүчний шилжлийн түүхийд тэгэхээр урт удаан хугацаанд магадгүй үнэн доктортой байх энэ түүхий дээр хангагдах боломж нь энэ одоо географийн хувьд тухайн аймагт байгаа нь бол бүсчилсэн хөгжлийг хөгжүүлэх одоо анкер нь болно гэж анкер тийм зангуу одоо тулгуур нь болно л гэж ингэж хараад байдгийн манай компани хувьд бол гэхдээ орон нутгтаа бол янз бүрийн юу байдаг. Тэрэн дээр бол яг тодорхой одоо төслийн сул талууд байна. Ялангуяа шинэ ашигт малтмал гэдэг бол хамгийн том сул тал нь болчиход байгаа. Чимээ шууган ерөөсө тэрнээс эхэлж гардаг. Тэгээд монголчин болохоор ингээд алт зэс нүүрс гэхлээр ерөөсөө тийм арга аргачлал нь ойлгомжтой болохоор арт иргэд ч гэсэн их тэгж ядгүй мэл да чимээ гаргадгүй стресстдэггүй. Тэгтэл манайхаас стресс яг анханасаа одоо иргэдийн стресс хаанаас үүссэн бэ гэхээр одоо байгалийн цэцэргийн асуудал байсан. Тэгээ газрын хөрөлмөнд өөрөө яг дагалдах хэмжээгээр байгалийн цэцэрхтэй. Тэгээд байгалийн цэцэр гэдэг нь заавал уран гэсэн үг ш. Бас бусад цэцэр гэдэг элементүүд байдаг тий.
урааныг нь ашиглах гээд байгаа юм уу эсвэл урааныг нь олборлно гэсэн үг биш. Тэгээд гэхдээ одоо ингээд ямар ч гэсэн ингээд ил хадан гарчтай. Тэгэхээр тэрнээсээ болоод одоо төслийн сурталын алдчихгүй болчоод иргэдэд нөгөө нэг мэдээлэл хүргэх ажил нь илүү боловсролын чиглэлтэй болчоод яваад байдаг. Тэгэхээр ингээд физикийн маягтай, физик хичээл маягтай болчоод яваад байдаг. Тэгэхээр тэр зүгээсээ ерөнхийдөө бол хамгийн их одоо иргэдийн стресс тус асуудал нь тэгж үүссэн. Тэгээд яг одоогийн байдлаар бол хамгийн сүүлийн үеийн одоо манай дээр гарсан шийдэл чинь бид нар чинь одоо нийтийн сонсгол хийнгээд явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол одоо ямар ч гэсэн тодорхой одоо хоёр талаасаа концернүүдээ яриад одоо ярилцаад явах ба. Бид нар ч гэсэн ямар ч гэсэн өөрсдийнхээ хийсэн судалгаа шинжилгээний ажлууд байгалийн одоо цэцэр гэж одоо юу гэдгийг тэрэн дээр одоо яг үнэхээр одоо ийм юмнууд гарсан юм гэдэг үр дүнгуудыг ингээд ярилцаад явдаг юм шинэ маягийн жишээ тогтоох гэж ах шиг байна тий. Гэхдээ яг энэ бол миний хувьд бол одоо юу гэх юм ялангуяа ийм олон одоо сонирхогч талтай болчихсон ийм төсөл дээр бол бас боломжтой байсан шийдэл юм болов гэж хараад байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн орон нутгийн хувьд бол нэг иймэрхүү байдалтай байна. Тэгээд цацрагаас үүдэлтэй гол асуудлууд байдаг. Тэгэл цацраг хоёр дахь нь бол баялагын одоо засаглалын асуудлууд болоо явцдаг. Тэгэхээр баялагын засаглалын асуудлууд бол тэгээд улс өөрөө засаглалын асуудлуудаа шинжилгээ сайжруулад явж байгаа юм чинь мэдээж бид нар бол ингээл тухайн jurisdiction дээр ажиллаж байгаа юм чинь тэрийгээ дагаад явна, хувь дүрмээ дагаа явна. Яг өөртөө шалтгааллах зүйл нь гэвэл бид нар одоо энэ шин төрлийн ашигт малтналыг хэрхэн аюулгүй, осолгүй, олборлох уу, хэрхэн одоо урт удаан хугацаанд байгальд ээлтэй байдлаар байгальд одоо хортой байдлыг нь бууруулж менеж хийж авч явах уу тий. Тэгээд үр ашгийг нь тухайн бүс нутагт нь хэрхэн одоо ихсгэж чадах уу гэсэн ийм л бүр зургаар ажиллаа хийх гэдэг л ингээл тэрийгээ ч гэсэн иргэдэд ингээл байнга л тайлбарлаад л явчихна. Тэгэхээр нөх шинэ ашигт малтмал олборлоо, шинэ технологийн процесс тэнд ажиллах гад тэр маань бас ингээд стресс орнот гэрэгддэг гэж байна гэдэг шүү дээ. Тэгэхээр уул нь энэ маань ингээд Монголд шинэ болохоос биш. Тэ олон улсад одоо сэргээх төрчин хүчин түүхий эдэг хятад улс ч олборлол, Америк ч гэсэн одоо ганцхан хятад гэхгүйгээр маш их хүчтэй ногоон шилжилт рүү явж байгаа шүү дээ. Энэ хоёр том гүрэн тэ. Энэ бол туршигдаад хийгдээд явж байгаа. Бид нар ч одоо бүр тэр том гүрнүүд хийгээд өндөр одоо судалгаа шинжилгээ хийгээд тэ тэр төслүүдийг хэрэгжүүлээ. За цацрагийн асуудал гэж ярихлаар бас гайхаад идэм би одоо манай Монгол улсад чинь тойрол бүх атомын цахилгаан станцууд үйл ажиллагаа явуулаад тэгэл тэндээс нь бид нар эрчим хүч худалдаж аваад байна шүү дээ тий. Тэгэхээр энэ маань одоо ингээд нэг юм их хэцүү зовлон юм да тий. Одоо бид нар ингээд маш их алсраад холдоод идэг. Гэтэл нөгөө олон улсад бол технологийн дэвшил, энэ хөгжил маш хурдтай яваад идэг тий. Одоо саяны ярьж байгаа газрын ховор, за сэргээх эрчим хүч гэл одоо ялангуяа манай зовлонч нөгөө эрчим хүчний их үүсвэр сул учраас үйлдвэрлэлийн аюулгүй байдал чухал гээл урд төшөөс маш их хэмжээний мөнгө экспортлол бид нар түүхий эрчим хүч худалдаж аваад шүү дээ. За одоо генератороо шийдэнгүүт бас дахиад түлшний хараат гэл ингээл зовлон байгаад байна тий. Тэгэхээр ингээд яа харахгүй нөгөө компаниуд бол мэдээж эдийн засгийн урт хугацааны үр өгөөжөө бодох доктортой байдлыг бодох хүрээнд бол цахилгаан автомашин руу тий цахилгаан тоног төхөөрөмж рүү сэргээх эрчим хүч рүү одоо ингээд шилжих бол нэлээд хурдтай байхаар харагдаж байна. Одоо Мак гэсэн сая аж үйлдвэрийн одоо зохицолбороо 100% сэргээх эрчим хүчээр хангана гэдэг энэ хаврын аж үйлдвэр төрчлөлтийн форум дээр ярьж ирсэн. Тэгэхээр бид нар маш их боломжийг ингээд харамсалтай алдаад байдаг тий. За энэ саяны энэ орон нутгийн харилцааны асуудал бас энэ сэргээх тэтэрч нэлээд гарч байгаа ажилласан. Одоо нөгөө тэр том сенс нарны панел тавьчихаар энэ малын бэлчээрт нөлөөлөх гээд байна гэл тий. Танаас салбар дээр одоо энэ зовлон хэр вэ? Манай салбар дээр анхандаа энэ бол нэлээд бас адилхан бэрхшээлтэй асуудал байсан. Тэгээд зүгээр одоо бидний хувьд бол ерөнхийдөө орон нутгийнхаа ард иргэдтэй уулзраа болоод сувцсан бимэрэг ойлгодог болсон. Тэгээд яг бодит байдлаар манайх ч одоо Монголын 3 байдаг салхин паркийн 2-ыг нь үйл ажиллагааг нь явуулаад амжилттай явуулаад аваар осол байхгүй ашигтай ажиллагааг нь явуулаад эхнийх нь 17 хоногт ч одоо эхнийх нь 13 хоногт ч одоо 12 жил болж байна. Хоёр дахь нь 8 жил болж байгаа. Тэгээ тэр хугацаанд тэр нутгийн бэлчээр энэ юмнууд нь бол ерөөсөө мууцсан байхгүй. Тэгэхээр тэр жишгийг бид нар шинэ газруудад очиж танилцуулахад бол ерөнхийдөө одоо бол ерөнхийдөө илүү ойлгодог болсон байгаа гэж харж байгаа. Гэхдээ яг зүгээр зарим газрууд бол бас л одоо юу гэдэг хятадтай хамтарч байгаа хятад одоо газараа болоод гэж бид нар тиймэрхүү асуудлууд бас гаргаж иж ярьдаг. Гэхдээ энэ дээр бол ерөнхийдөө
огтын асуудал байдаггүй хятадын юм уу гадны компаниуд тэр газрыг эзэмшиж байгаа асуудал байхгүй бид нар энийг өөртөө 100% эзэмшдэг. Тэрэн дээр хараа хамтарч төсөл хэрэгжүүлээд. За тэгээ хоёрдугаарт нь болохоор жишээлбэл одоо бол яг чарга байхгүй хятадын компаниудлыг хүчтэй урд нь бол Америк, Япон гэдээ явдаг байсан. Тэгээд зарим улсууд бас орон нутгийн улсууд Newcom гэхээр Япон компани юм уу, гадны компани юм уу гэдэг буруу ойлголт. Newcom бол 100% Монгол компани. Newcom хэрэгжүүлж байгаа төслүүдээр тодорхой хэмжээнд гадны хөрөнгө оруулсан байдаг байсан. Одоо жишээлбэл манай салхин парк дээр бол өмнө нь Америкийн General Electric EBR дээр equity partner орж ирсэн бол одоо 100% Newcom болсон. Тэгэхээр бид нар бодлогоороо Монголынхоо нэг контентыг илүү сайжруулахын тулд өөртөө юугаа хавцаага багаар нэмээд сүлдэн 100% болгоод аваа явдаг байгаа. Нөгөө талд нь болохоор EPC-ийн төвшин дээр хоёрдугаарт нь operation management төвшин дээр бид нар бол яг 100% монголчуудаар ажиллаад яваад гэсэн. Эхний төсөл дээр бид нар бол гадны экспертизийг хэрэгэлсэн юм байсан. Гэхдээ хоёр дахь төслөөс эхлээд ерөөсөө 100% монголчууд EPC-гээ хийгээд одоо үйл ажиллагаан дээр бид нар бол өөрсдөө хийгээ явж байна. За бас нэг том зүйл бол өмнө нь бид нар General Electric эхний салхин парк дээр хоёрдугаарт нь цэцээ буюу өмнө говьд хэрэгжүүлж байгаа төслөөр бол Vestas гэдэг яаны Европын брэндийн сэргийлж хэлжсэн. Тэр улсуудаасаа бид нар full service agreement гэдэг бүхэл service авч байгаа юм л да. Тэрийгээ бид нар сая салхи дээр дуусгаад одоо бид нар өөрсдөө 100% үйл ажиллагаа хянаад явдаг болсон. Энэ дээр бол бас нэлээд нарийн инженерингийн solution, инженерингийн ур чадвар шаардсан ажил энийгээ бид нар өөрсдөө хийж явж байгаа. Эндээ бол бид нар их бахархдаг. Тэгээ Монгол улсууд бол энэ өндөр нарийн шинэ технологиудыг бол энэ хөгжүүлээд яваад байхад бол сайн байт юмар гэдэг. За яг зүгээр яг энэ сэдвээрээ бид дахиад нэг жоохон цаашаа ярьчихад бол одоо жишээлбэл Монгол улс бол бид нар инновацлог байж чаддсан байна гэдгийг бас хүнд харуулах хэрэгтэй. Ноёдлогоо бол бас энд манайд их гоё жишээ болж байгаа шүү. За нөгөө талд Newcom сая бол Япон улсаас commercial дорооны операцийг Монгол анхудаа хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Цусны төгөөс яаралтай цуснуудыг одоо эмнэлгүүд рүү хөргөж өгч байна. Ялангуяа эхний хэсгийн эмнэлгүүд рүү хөргөж өгч байна. Сая бид нар жишээлбэл цусны төгөөс 5 шар руу цус зөөхөд машинаар 2 цаг явж байна л да. Бид нар яг хэмжээд явхад бол доогоор хамт явхад дрооноор 15 минут. Үжилттэй үед бол бараг 2 цагаас их хугацаа зарцуулах тий. Тэгэхээр энэ хугацаанд бид яаж ийм вөхлөө бид нар 8 сараас эхлээд 3 хүний амнаас аварч чадж байна. За энэ би яагаад энийг яриад байна вэ гэхээр Япон улсад энийг хэрэгжүүлэх гээд тэдний дүрм журам нийгмийн хүлээлт нь хэтэрхий хэцүү учраас хэрэгжүүлж чадахгүй 5-6 жил болсон юм манай 5-6 сарын дотор тэдний хийж чадахгүй гэж. Одоо тэгсэн чинь манай нисгч нар Японд байгаа нэгснээс илүү дуртагтай болоод Монголоос тэрийг удирдах боломж байна уу гэдэг яриараа бид нар одоо орчиж байна. Тэгэхээр нөгөө reverse innovation гэж Японд өөрсдөө нэгээ дуудаж байна л да. Тэгэхээр биднэрт бол ерөнхийдөө зөвхөн гадны технологи хэрэглээд гадны мөнгө хэрэглээд ингээд ихлэх нь бол яг чаргагүй хэрэгтэй. Гэхдээ бид нар бол энийг өөрсдөө буцаагаад эзэн болж чаддсан байна гэдгийг харуулж чадж байна. Энэ нэргээд орон нутгийн ард иргэдэд бас сэтгэл хөдлөл төрүүлж байна л да. Тэндээс ч бид нар аль болох нутгийн улсуудыг сургуульд явуулаад инженер болгоод буцаагаад ажиллаж авдаг тийм. Тэгэхээр энийг хэрэгжүүлснээр за бүр яванда бид нар ямар одоо vision ард иргэдтэй ярьж өөртөө бас биелүүлэх гэж хичээж байна гэхээр 2011 онд Япон улсад Фукушимагийн дизастер болсон шүү дээ тийм. Тэгээд тэн дээр бол одоо тэрнээс хойш тэр Японы хамгийн том компани гэж яригддаг байсан SoftBank-ийн эзэн Масаши Сон Азийн супер гэдэг концептыг гаргаж ирж байсан. Тэгээд тэгэхэд бол манай үүсгэн байгуулсан манай chairman бас манайд уулзаад нэг G-ийн нэг General Electric-ийн нэг танилцуулсан юм байна лээ. Тэгээ Монгол улсад ерөнхийдөө Азийн супер грейдийн яг нөгөө их үүсвэрийг болгож явъя гэдэг гэрээ хэлцээр хийгээд явсан. Тэгэхээр тэндээсээ бид нар юу харж байна вэ гэхээр Монгол улсын сэргээгчч мөчийг үйлдвэрлээд тэгээ энийг хятадаар дамжуулаад Солонгос, Япон руу гэдэг. Тэр 11 онд ярианаас болоод юу гарч ирсэн бэ гэхээр Guideco гэх том хятадын нэг том төрийн бас байгууллага бий болсон олон улсын Global Energy Integration Development Cooperation Organization баг. Тийм. Тэгэхээр энэ одоо хүртэл явж байгаа. За энэний хүрээнд бид нар бас яадаг организашн ба. Энэ одоо тэгэхээр нөгөө дэлхийн эрчим хүчний энэ сүлжээг ерөнхийдөө интеграц хийж аль болох нэгтгэх гэсэн санаа байгаа юм. Яагаад гэвэл зарим бас нутагт бол эрчим хүчний боломж нь илүү өндөр байдаг. Жишээлбэл Монгол улс бол мэдээж хэрэг одоо хүн болгон яаж 2600 гигаваттын
сэргийгч машины нөөцтэй байна. 2600 гэдэг тог хүмүүс сонсоод их ч юм уу бага ч юм мэддэггүй. Өнөөдрийн бидний суурлагдсан хүчин чарч 1.6 гигаватт. Тэгэхээр 2600 гэдэг чинь 1000-аас илүү дахин том нөөц байгаа. Бид нар тэрийг бол одоо 100 жил л хэрэгж чадахгүй хэмжээний байна. Хоёрдугаар тэгэхээр энийгээ бид нар хятад руу экспорт хийнэ гэдэг яриаг бид нар бол одоо бас үргэлжлүүлээд хийгээд явж байна. Энэ маань бас тодорхой бодит үр дүн гаргацсан явж байгаа. Энийг бид Бээжингийн төвшин дээр аваачиж ярих асуудлыг бас ярьж байна. За зүгээр мэдээж одоо хоёр хавшил Бээжингийн төр засгийн юм хийн шиг байхгүй. Гэхдээ энэ дээр бол мэдээж яриг Монголынхон төр засагтай бид нар бас яамтайгаа энэ чиглэл дээр бас дэмжлэг авдаг. Манай яам маань одоо очиод уулзахаар бол одоохондоо болоог байгаа шүү гэдгийг бол хэлдэг. Гэхдээ нөгөө талдаа энэ бол цаг хугацааны асуудал гэдгээ бас хятад маань хэлдэг. Хятад ямар асуудал байгаад байна вэ гэхээр суурилгацсан хүчин чадлын 50% сэргээгдэх юм аль хэдийн олцсон байгаа. Тийм учраас эдний сүлжээ бас их тийм докторгүй байдал үүсээд аваараас л гарч ирнэ гэдгээр мессер яваад байт юм л да. Нөгөө талд би яагаад энийг бид нар хайж болохгүй үргэлжлүүлээд явах хэрэгтэй гэж итгэж үнэмшээд ингээд зүтгээд яваад байна вэ гэхээр технологийн солиушн бол үнэхээр энэ асуудлуудыг яах чаргагүй байдлаар шийдэж яваад байна. Тий. Их усүр талтай байна тий. Одоо жишээлбэл батарейг илүү тэр станцууд дээрээ суулгаад нар гарч байгаа үед найд батарейгаас нэглээд хоригдлуулаад тэгээ тэрийг буцаагаад нөгөө оргил ачаал үедээ нийлүүлдэг ч гэдэг юм уу. Нөгөө талд нь хятадын одоо хийж байгаа анхаармаар зүйл болохоор хэрэглэгч талынхаа хэрэглээг нь илүү их усүртэйгээ уялдуулж хэрэгэлдэг бол энэ технологиудаа бас өөртөө хөгжүүлээд ирж байгаа л да. Энэ бодлогын төвшөнд яг ингээ яваад байгаа шиг байна гэж би хараад байгаа. Тэгэхээр энэ юмнуудыг нийлүүлэх бол бид нар бол Монголд том хэмжээний сэргээгдэгч хүчний бааз байгуулах боломж байгаа юм байна. За энэ яагаад төрөвч яриараа яаж үйлдэж байна гэхээр бидний vision бол орон нутгад тавьдаг vision бол томоохон хэмжээний сэргээгдэгч хүчний бааз байгуулад ирэх юм бол тодорхой хэмжээний үйлдвэрлэлийг энэ нутагтаа хийсэн дээр болчихж байгаа юм л доо. Жишээлбэл одоо сэнсний тоног төхөөрөмжүүд байт юм а тий. Тэгэхээр айл болох түүхий зөвхөн түүхийгээр нь гаргадаг биш. Тэрийг тодорхой хэмжээнд боловсруулаад тэгээд боловсрыг буцаж оруулж ирээд Монголын үйлдвэрлэлд одоо боломжтой нөө бид нар одоо өөрсдөө үйлдвэрлэх түүхийд нь яг одоохондоо бид нар бодиттой судалгаа бол энэ дэр хийгээг байна. Гэхдээ зүгээр бид нар нөгөө supplier-уудаа ярих, дэлхийн supplier-уудаа ярихад бол энэ Монгол бүрэн боломжтой шүү гэдгийг бол дахин хэлж байгаа. Одоо бидний энэ экспортын төсөл дээр бол яг хамтарч байгаа хятадын байгууллага маань бол хэдэн 2 гигаваттаас дээш болоод гэх юм бид нар яг одоо үйлдвэрээ бариад эхэлсэн шүү гэдэг. Тэгэхээр зарим тоног төхөөрөмжийн шууд хятадаас оруулж ирээл энд наазах нь assembly хийдэг тийм. Тэгэхээр тиймэрхүү юмнаас эхлээл. Тэгэл assembly хийгээд эхэлчих юм бол дараа нь уул орхон салбараас арай боловсруулсан бүтээгдэхүүнүүд нийлүүлдэг болов. Ингээд явах юм бол орон нутгадаа бид нар илүү үйлдвэржүүлэлт, аж үйлдвэржүүлэлт яг ингээд дэмжиж явах. Тэгэхээр бид нөгөө нэг далайн гарцгүй ийм хэцүү улс орон гэж ярьдаг байсан бол бид нар далай гарахгүйгээр аж үйлдвэржүүлэлт шилжих бас нэг юм том боломжийг бол. Гэхдээ түрүүн бид нар зөндөө ярьсан энэ боломжийг бид нар ерөөс алдаж болохгүй. Яагаад гэвэл дэлхий бид нар хүлээхгүй харин. Өөр Монгол одоо ямар их олон үйлдвэр байгуулж байна. Өөр Монгол бол бас хятад улсын хүрээндээ бодлогын хүрээнд ч гэсэн бас Монголд юм барьчээ. Эхний ээлжинд ашиггүйсэн чамаагүй гэсэн арай шүүгүй баг. Гэхдээ урт хугацаанд өөж авахар чамаагүй тий. Яг илүү урт хугацаагаа хараад юм хийя гэсэн бодлого бас байдаг байж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ боломжуудыг бид нар өнөөдөр ашиглаад ирэх 10 жил дотор амжихгүй бол бидний хүлээхгүй тэргүй дэлхийн ийм ширүүн өрсөлдөөн дунд бол манайсад бол өөрсдөө амьдралыг бодоод явна. Тэгэхээр энэ дунд нь төрөний бидний бас хэлээд байгаагаар улсынхаа салбаруудын бодлогыг баддаг байх тий. Уялдааг хангадаг байх. Энд нь бид нар бас нэг анхаарах хэрэгтэй зүйл би бодож байгаа. Бид нар ингээд тойрчдуулаа гурлаас анхаар тойрцож байгаад манай төрөл болохгүй. Төрлийг ч юм уу сайхан болчихно гэж яриад бас болохгүй. Яг л хувийн хөвшөлт маань яагаад нийлж болтгүй те. Майнинг усаас зөвхөн үнэхээр нэг гоё жишээ байж байна. За эрчим хүчний салбар дээр ч гэсэн сая нөгөө Chamber of Commerce-ийн доор Energy Council гэж байгуулад эрчим хүчний салбарын бүгдээрээ яачсан салбарын төлөө ярьдаг мэдээлэл сургадаг платформ болж байна. Гэх мэтлэнгээр хувийн хвшлийнхэн маань хоорондоо нийлээд салбарын бас ассоциацууд хоорондоо нийлээд бодлого гаргаж ирдэг, тэрийгэ төртэйгээ ярьдаг. Тэгээд тэрийг өөрчлөхгүй байхдаа бид нар өөртөө лобби хийж энэ бодлогыг бол дэмжихгүй болохгүй шүү. Бид нар энэ бодлогын хүрээнд хэдэн тэрбум төгрөг хөрөнгө оруулсан байгаа шүү гэдгийг бас яриад явдаг болох хэрэгтэй болоо гэж бодож байна л да.
тий одоо тэгээд сая нөгөө таны ярьдгаар маш олон технологийн дэвшил хөгжлийг оруулж ирж штэ тий хувийн хөгжлийн компаниуд одоо юу халзан мөрөгдөд төсөлч гэсэн үйлдвэрлэл явах юм бол тэр флотац боловсруулалт баяжуулалт боловсруулалт гэхэлэр бас шинэ технологи тий энэ чинь шинэ одоо боловсруучийн бэлтгэх хэрэгцээ өсөж юм бид нарт. Тэгэхээр яа харахгүй одоо энэ харилцаа холбоо уялдааг ингээд хангах хэрэгтэй байна. Нөө холбоодууд нэгдъя гэдэг юм санаачлаг гарсан. Тэгээ тэрний хүрээнд бол бизнесийн нэгдсэн зөвлөлгээд өнгөрсөн 6 сард байгуулагдсан. Тэгээ энэ нь бол яг нөө гол одоо эдийн засгийн салбарууд ялангуяа төсвийн бүрдүүлэлтэнд нэлээд өндөр үүрэгтэй оролцдог салбарууд нөгөө асуудлаа хоорондоо яриад шийдлүүд гарц гаргалгаа нэгдсэн байдлаар одоо төр захиргааны байгууллагатай хүргэдэг байя. Тэгэхгүй нөө тусдаа холбоодоор яваал те бид нар ингээд зүүгээд оруулж байгаа юм энэ тал дахиад нэг холбоо буюу дахиад нэг салбарын ирэх ашиг хөндөж идэх ч юм уу те. Иймэрхүү бас уялдаагүй зүйл нэлээд ажиглагдсан учраас бас энэ дээр нэлээд хамтрах хэрэгтэй байна гэдгээс одооноос ингээд нэлээд сайн талууд бол ойлгож байна. Тэгээ энэнийхээ үр дүнд бас ялангуяа нөгөө залуу удирдлагууд сүүлийн үед бол нэлээд одоо хамтрах нэгдэх энэ асуудлуудыг ярьдаг болсон байна л да. Тэгэхээр бид нараас нэгдлийн хүрээнд бас нэлээд олон ажлуудыг улам хүрээгээд хэлээд ингээд энэ ажлуудыг ялангуяа одоо эрчим хүч тэ дэд бүтцийн төслүүд ч гэсэн бас энэ дээр нэлээд манлайлал үзүүлээ. Саяны бидний ярьдаг тэр нөгөө бүсчилсэн одоо шийдлүүд тэ эрчим хүчний хувьд дэд бүтцийн хувьд нөгөө cost sharing хийх зардал хуваах тэ энэ ажил руугаас нэлээд орох хэрэгцээ өндөр болцсон юм байна гэд харж исэн. За мэдээж сая таны ярьдаг сайхан мэдээ шинэ одоо инженеруудыг өөрсдөө бэлтгээд ингээд авчирч байгаа. За өнөөдрийн яг байдлаар нөхцөл байдлаар танай эрчим хүч сэргээгт эрчим хүчний салбарт за газрын орон элементийн баяжуулалт боловсруулалт дээр ер нь бэлтгэгдсэн боловсруучман байна уу? Эсвэл та бүхэн одоо бэлтэж гин үү те урьдчилж одоо гадна бэлтэж авчирч гин үү? Эсвэл цаашдаас яг энэ дээр одоо хувийн хөгжлүүдийн зүгээс ямар одоо санаачлага эсвэл хэрэгжүүлэх зүйл төртөөгөө хэрэгжүүлэх зүйл дээр бас ямар шийдлүүд байна? За тийм манай төслийн хэмжээнд гэх юм бол хоёр одоо уурхайтайгаа нийлээ. Уурхай бол одоо багжин дарж байгаа. Нийт ажиллах хүчний дийлэнх хэсэг бол баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэр гэсэн хоёр том үйлдвэр дээр. За тэгээд энийг дагсан одоо ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаанууд гээд нийтдээ 600 ажлын байр ханган нийлүүлэгч нартайгаа нийлээд 2000 гаруй авчих болов уу гэж хараад байгаа. Энэ бүс нутгийн хэмжээнд бол нэлээд олон тооны ажлын байр ерөнхийдөө уурхагаас хараатай ажилтдаг хүмүүсийн хэмжээ бол бараг л 30-40% нэмэгдээд явчих болов уу буюу чанартай ажлын байртай сайн цалинтай хүмүүсийн тоо нэмэгдээд явах юм байна гэсэн. 1000-аад ажлын байр бий болсон. Тийм тэгж харддаг. Тэгээд ерөнхийдөө болохоор яг одоо баяжуулах үйлдвэрийн хувьд өөрөө физикийн боловсруулалт, физикийн баяжуулалт чинь Монголд байдаг ажил байхгүй. Манай баяжуулах үйлдвэрийн технологи энгийн датан соронзонгоор тэгээд дараа нь флотацар гэдэг ийм энгийн технологи явж байгаа учраас энэ бол одоо нөгөө бусад хүмүүсийн одоо бас нэг стресстэй байгаа шиг тийм хүн технологи явахгүй байнга хийгдчихэд ажлууд. Тэгэхээр энэ дээр бол боловсруучнуудыг бол байгаа гэж хараад байдаг. Нөгөө талаас гидро металлургийн одоо гүн боловсруулах үйлдвэр бол Монгол улсад анх баригдах байх. Тэгэхээр энэ тал дээр мэрэгчлэн сургах хэрэгцээ зайлшгүй үүссэн. За хамгийн ихний ээлжний сурж байгаа хүмүүс гэх юм бол одоо манай ажилчдаас эхэлж ах шиг байна. Тэгээд ямар ч гэсэн өөрсдөө тухайн урдыг хөгжүүлээд construction хийгээд барилгын ажлыг хийгээд хөгжүүлнэ гэдэг бодо committee ч гэсэн тийм баг хамт олон учраас залуу боловсон хүчнүүдийг одоо шинээр сургах гадагшаа явуулах одоо хагас үйлдвэрийн туршилтууд дээр очиж өөрийнх нь гараар ажиллуулах. За тиймэрхүү технологиуд бол явж байгаа. Үндсэндээ бол нөгөө бас энэ чинь нэг ниш гэх юм уу хязгаарлагдсан салбар шүү дээ өөрийн боловсруулалтын. Тэгэхээр тэрэн дээр ажилтдаг одоо нэр хүнд бүхий инженеруудыг эхний ээлжинд бол ажилуулад тэгээд одоо нөгөөтгийг ингээд ноу хавыг ингээд бид нэр Монгол инженерүүд аваад үлддэг. Нөө ажлын байран дээрээ дадлагчаад аваад үлддэг. Ийм жишг рүү ерөнхийд нь одоо хайгуулаас ч гэсэн эхлээл шилжүүлээл явж байгаа. Ер нь бол за тэгээ Ховд аймгийн хувьд өөрөө тэгээ Баруун Тав аймаг ч гэсэн ерөнхийдөө Ховд аймаг чинь боловсролын суурь төв бааз нь юм байна шүү дээ. Олон их сургуультай. Тэгэхээр эдгээр сургуулиуд маань өөрөө уурхай мэрэгжлийн, байгаль орчны мэрэгжлийн боловсруучнууд бэлтгэдэг байхгүй. Тэгэхээр орон нутгийн бодлогын хүрээнд одоо манай хамгийн цөм хөтөлбөр боловсролын хөтөлбөр бол яг энэ тал дээр хамтарч ажиллах сонирхлууд ихтэй. Ялангуяа одоо залуучууд ихнээс нь одоо тэтгэлэгт хөтөлбөрч гэдэг юм уу хамруулах тэгээд төгсөөд ирэхээр нь одоо эхнээс төгсөөгүй юм л та. Тэгээ ажлын байранд оруулах тий 100 дадлагжуулах энэ гэсэн хөтөлбөрүүд бол явж байгаа. Ямар ч гэсэн газрын овор гэж юу юм ингээд ингээ ойлгочих тий.
За тэгэхээр ямар ч ажлын байран дээр дадлагжуулах гэсэн хөтөлбөрүүд одоо юуны бодлогын нэг хэсэг байх нь. Тэгээд одоо боловсролын хөтөлбөрүүд ялангуяа энэ нарийн мэргэжлийн инженеруудын боловсролын хөтөлбөрүүд бол дараагийн одоо бодлогын цөм хэсэг байх нь. Тэгэхээр одоо бидний хувьд ч гэсэн одоо аслагдсан баруун аймагт ажиллаж байгаагийн хувьд тухайн бүс нутгаас оюутан авах эсвэл хүн ажилд авах аюул сонирхол өндөртэй явж байгаа. Тэгэхээр гол одоо технологиг эзэмшдэг улс маань хятад улс, Солонгосоос улс нэлийн энэ дээрс нэлийн технологи Австралиас байна уу те. Тэгэхээр аль улсууд нь та бүхэн бэлтгэж юм бол сууч. Бид нар ерөнхийдөө Австралийн инженерүүдтэй их ажилладаг. Тий, ягаад гэхээр хятадын одоо баян уугийн жишээ түрүүн бас дурддагдаад өнгөрсөн шүү дээ. Хятад ингээд олборлоод байхад ягаад орон нутгийнхаа ойлгодгүй нэгээд хятадын жишээ чи ягаад тэ нөгөө хятад улс байгаль орчны хувьд одоо бүрэн дүүрэн одоо хатуу болоогүй байх цаг үед олборлолт нь ихсэн орд учраас түүнтэй холбоотой одоо ингээд Google дээр тарах юм бол их олон одоо муу юмнууд байдгийн байна л да жишээнүүд. Тэгэхээр өмнөө цаг үед чинь тэгж муу урхаа хийх боломж гэж байхгүй болсон шүү дээ. Олон нийтийн хараа хяналтаа айгүй өндөр болчихсон юм үед тийм боломж байхгүй. Тийм болохоор хятадын баян уугийн жишээ болохоор сайн жишээ гэж ярихаас илүү муу жишээр илүү их дурддагдаад байдаг байхгүй. Тэгэхээр одоо хятад улсад боловсон хүчин тэгээ бас нөгөө талаас хятадууд одоо энэ технологи бас гадаад худалдааны бодлого дээр ихсэн хаачаад идэг ерөнхийдөө газар аягүй. Энийг нь шилжүүлж сууршуулж авч чадсан инженерүүд Австралийн инженерүүд ингээд дараа нь бүр одоо элемент болгоноор салгадаг үйлдвэрийг барьсан хүмүүс ч Малайзд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүстэй бид нар анхны дизайныг нь хийсэн хүмүүстэй холбогдоод одоо нөгөө хүмүүстэйгээ ингээд ажиллаа яваад идэг нэг ийм юу байгаа. Манай онцлог одоо барууных нь тайлн хамтарч ийн л гэж ойлгож байна. Нөө хавыг нь шилжүүлж авах гээд. Тэгээ энэ нь өөрөө ч гэсэн одоо нөгөө хариуцлагатай тэгээ байгаль орчинд одоо ээлтэй их юм хаашаа байгаль орчинд одоо нөгөө нөлөөлөл багтай тий уул мөр багтай үйл ажиллагаа гэдэг рүүгээ авч явах гээд хичээгээд байгаа байхгүй. Яг өнөө одоо нөгөө хариуцлагагүй үйл ажиллагаа боломж ерөөсө хаач байхгүй болцсон тий нөгөө хаа газрын орон нутгийн иргэдийн боловсрал маш өндөр болсон. Нөгөө тав тухыг эрхэмлдэг болцсон тий эргээл хөрөнгө оруулалтын шаардлагач олон л нарийсаал худалдаа авагч чинь бас одоо шаардлагууд тавиал тий нөгөө таны хэлдэг CBAM гэдэг шиг хятад маань одоос энэ дээр нэлээд карбоны зах зээл рүү ороод буцаж гараад өөрсдөө хийнэ гэж үзэл одоо баг буцаад орж байгаа шүү вэ тий. Европын холбоо ч дахиад нөгөө шаардлагуудаа тавиад бүтээгдэхүүн экспортлохын тулд бас энэ зах зээл рүүгээ нэгтцэн явж байгаа шүү лээ тий. Тэгэхээр энэ нөхцөл байдал ямар вэнэс боловсон хүчний үед танаас салбар дээр яг зэрэг хятад улсын мэдрэг харахад бол сэргээгт эрчим хүчийг бол үнэхээр хүчтэй төшгөлж явж байгаа. Ялангуяа энэ дотор бид нарт анхаарж байгаа зүйл бол одоо хүнд аж үйлдвэр дээр сэргээгт эрчим хүчийг хэрэглэнэ гэдээ явж байна. Одоо жишээл бугтын одоо гаргасан документ дээр харахад бол бугтын гангийн үйлдвэр дээр 100 удаа кокшн нөөцөөсөө цахилгаан руу шилжүүлэх гэдэг эхэлсэн явж байгаа туршилтын явж байгаа шүү. Тэгэхээр дараагийн шатндаа бол улс төрөгч рүү шилжүүлнэ гэж ярьж байна л да. Тэгэхээр тэр улсууд бол бид одоо улс төрөгч маань одоо сэргээгт эрчим хүч 20 жилийн өмнө ямар байсантай адилхан байх шүү. Сэргээгт эрчим хүч яг үнэхээр явах юм уу гэдгийг мэддэггүй байсан. Улс төрөгч надад яг тэр шатн дээр явж байгаа шүү. Тэгэхээр 20 жилийн дараа гэтэл улс төрөгч бол маш энгийн ойлголт болсон явж магадгүй байгаа те. Тэр хятад улс бол ерөнхийдөө бодлогын хүрээнд энэ чиглэл дээр бол тэргүүлж явж байгаа нь ойлгомжтой. 20 жилийн өмнө 10 жилийн өмнө бид нар энэ Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдэд хэрэгжүүлэхэд General Electric Vestas гэдэг энэ компаниуд тэргүүлдэг байсан бол одоо хятадын компаниуд тэргүүлдэг болцсон. Тэгэхээр бид нар одоо дараагийнхаа сенсийг юм уу, панелийг юм уу, батарейг авах юм бол хятадын компаниуд толгойд тэргүүлж явж байна. Тэгэхээр энэ асуудалтай ажиллаад явахаас өөр арга байхгүй. Ийм зүуднээс хятадын боловсон хүч бол үнэхээр их сайн хөгжсөн байж байна. Манай улсын боловсон хүч бол яг өнөөдрийн төвшөнд бол бас болж байгаа байж магадгүй сэргээгт эрчим хүч. Гэхдээ эрчим хүч томоор нарах юм бол ерөнхийдөө нэг шинэ нүүрсний стацийн төсөл гаргахад дэнзэрдэн тийш наваа явчихдаг. Тэгэхээр бинбинасаа ерөнхийдөө сэлбэл хэрэглээд яваад идэх нөхцөл байдалтай явж байна л да. Тэгэхээр энэ салбар руугаа бид нар бас боловсон хүчээр анхаарах цаг бол яг чарбар ирсэн байна. Жишээлбэл түрүү жил манай улсын хэдэн станцуудын инженерүүд нь гараад явлаа гэж салбар дотор бас нэлээд яригдж байсан. Энэ бол яг чарбар цалинтай холбоотойгоор уурхай салбар маань бас манай асуудыг авчирчод болохгүй тий. Тэгэхээр энэ дээр бас бид нар бас бодох хэрэгтэй зүйл зөндөө олон байгаа. Зүгээр сая өнгөрсөн жилийн сонгуулиар энэ хамтарсан засгийн газар гарч ирснээс үр дүнд нь бид нар тарифа нэмж чадсан бол бас манай салбарт бол их дэвшил болсон.
яадаг ч байсан. Бүрдүүн хэр гарч ийн нэрээ тэн дээр Баатар мөцгөл хуваалцаач. Ер нь тариф нэмжлээгээд одоо манайх чинь хотоос гадна амьдардаг айл ахгүй юу? Хойшоогоо тэгээд нөгөө цахилгаанд өвөлдөө өгдөг байсан мөнгө маань 2 дахин өссөн аюу ачаал болж байгаа тэр. Тэгэхээр тэр мөнгөө одоо бид нар зөв зарцуулж бас яг тодорхой хэмжээний парк шинжилэл гэдэг юм уу те тодорхой хэмжээний одоо салбартаа хэрэгтэй зүйл хийж чадж байна уу? За юу би зүгээр одоо төрийн хүн биш болохоор энэ дээр хариу өгөх ёстой хүн биш байж магадгүй. Гэхдээ зүгээр одоо бид нар тарифа сая нэмж байгаа нь бол өртөгтөнд төхүүлэх гэсэн, өртөгтөнд аваачаа гэсэн. Яваа төрөөс ш одоо илүү ашигтгийгээд тэр нь дараагийн шат байгаа. Тэгэхээр бид нар өртөгтөд арай хүрээгүй байна. Нэмээд хүрээгүй шүү дээ. Нэмээд хүрээгүй байна. Тэгэхээр энийг бид нар хөргөлүүлэлт хийхээс зам бол байхгүй гэж харж байна. Бас төрд ч гэсэн бас мэрсэр ингээд яригддаг болж байгаа энэ халамжийн бодлогоос бид нар хөртийн бодлого руу шилжих ёстой гэдэг. Энэ дээрээ бид нар бол бас тууштай байх хэрэгтэй байхаа. Ягаад гэвэл за жишээл одоо манай компани дээр харахад Mobicom-ыг анх санааг нь гаргаж ирж яхад бол Монголын нийгэм дээр итгэх боломж нь байгаагүй. Одоо утсаа карманда хийж яах гэж байгаа юм бэлээ те. Тийм үнэтэй юм одоо яах гэж байгаа. Гэтэл тэр гар утас гэдэг технологи орж ирээд бизнесийн хурд хэд дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр бизнес чинь эдийн засгийн өөрөө тэгээд тэлцсэн. Сэргээгч юмуд яг л адилхан байгаа юм л да. Тухайн үед сэргээгч юмч хамгийн үнэтэй гэсэн одоо нөөцний станцаас илүү бага үнээр болчихж байна л да. Харин тийм түрүүний танил дээр 50% буурсан гэдэг гэж шүү дээ. Тэгээд өөрөөсөө бид нар дотоод оруулж аваад ассамбл хийх юм бол бүр дахиад өртгөөр гэдэг чинь нэлээд давуу талуудаас гарч ирээл байгаа юм байна тий. Яг зүгээр үйлдвэрнэ гэдэг бид нар угсарна гэдэг бол ирээдүйн асуудал тийм. Тийшгээ бид нар очих хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр тариф дээр бол бид нар бол салбар маань өөрөө ингээд хөгжихийн тулд шин төслүүд орж ирдэг. Хоёрдугаарт нь сүлжээгээ илүү бэхжүүлэх энэ юмнуудыг хийхэд бол тарифа нэмэх гэдэг бол бас хийхээс аргагүй зүгээр хийх тарифа нэмэхгүй удацсан гэдэг л асуудал байгаа юм л да. Яг үүндээ бол одоо жишээл гар утасны төлбөрөөс л бага мөнгө зардаг байсан шүү дээ. Хоёр бол тий. Тэгэхээр энээсээ бид цаашаа явах хэрэгтэй байна. Ингэснээрээ салбар маань цалин мөнгөө ч гэсэн арай өрсөлдөхүүц хэмжээнд авч чадах баг. Тэгэх юм бол боловсрогч маань бас явна. Манай компаниуд бол одоо гадны байгууллагуудтай хамтраа GIZ мэтийн байгууллагуудтай хамтраад инженеруудын боловсролын хөтөлбөр энэ төр бол мандаа хүч нэмрээ оруулаад явж байна. Ирээдүйдээ бид нар гэхдээ маш олон инженер бас бэлтгэх нь хэрэгтэй байгаа. Энэ хүрээндээ бид нар Японыхоо түншсүүдтэй, Хятадын түншсүүдтэй ярьж тийшээ боломж орно улсуудаа явуулаад сургаад гээ буцаад авчрах. Зүгээр явандаа бид нар бас ямар боломжийг хараад байна вэ гэхээр Монголын инженерүүд бол эрчим хүчний салбар дээр байгаа. За манай дээр ажиллаж байгаа инженерүүд л дэлхийд бол ерөнхийдөө нэлээд дээгүүр орж бас чадах юмар гэж харагдаж байна. Жишээлбэл сая манай Японууд ирээд явхдаа зүүн Азид байдаг зөндөл олон төслүүдийг үзсэн. Танаа төслүүд бол ерөнхийдөө маш сайн өндөр стандарттай байт юм байна гэдэг. Тэгэхээр бид нар явандаа одоо Япон улсад байна, Европод байна, боловсрогч хомсдол байгаад байдаг. Манай ч бол залуу боловсрогч бол бэлтгэхийн бол ерөнхийдөө потенциал маш том байгаа учраас явандаа бас дэлхийд аян операцэнд орцтой тэрийг менеж хийж өгдөгч бас тийм потенциал байх юмар гэж хараад энэ чиглэл дээр бол нэлээд амбицтай явж байгаа. Шинэ нэг мэдээлэл авлаа. Хэрвээ гангийн үйлдвэрүүд коксо цахилгаан руу шилжүүлээд те коксны шатаах зуухгүй болчих юм бол эн чинь нөгөө дахиад бидний ярьдаг нөгөө нүүрсний хэрэглээ маань одоо багасах те борлуулалт буурах гэл маш том эрсдлүүд ингээд бас улмал орчиж одоо хятад чинь маш хурдтай юм а те ярьж байгаа л ингээд нэг үтгэл цаг хугацаа өнгөрцөн нөгөөтгөө ингээд үйл ажиллагаанд нэвтрүүлсэн яваад байдаг. Нөгөө талдаа сая тэр боловсон хүчний үед ингээд бид нар маш олон боловсон хүч гадагшаа алдаад байгаа тий. Яг энэ дэд бүтцийн одоо энэ бүтээдэг салбарт чинь Монгол гэхгүйгээр л хүний нөөцийн өмсөлтөд болсон. Тэгэл арайж бэлдсэн боловсон хүч нь алддаг. Уул нь ингээд нөө том шин төслүүд маань хэрэгжээд явах юм бол хэд маань эндээ яг тэр олон улсад авдаг цалиус аваад эндээ ажиллаад эндээ их орноо хөгжүүлээд хувь нэмрээ оруулах бас их хэрэгтэй юм да гэж харамсч хараад байдаг. Тэгэхээр цаашдаас олон төслүүд тий ингээд хэрэгжих боломж нь үсээд эдгээр маань үлдэх байхаа гэж ингээд харж байна. За өөр миний хувьд бол яг хуу эрчим хүчний хувьд яг одоо тулгамдсан асуудал саяны станцуудын ослын асуудал байна тий. Энэ маань одоо бидний ар гэрт яг яаж нөлөөлөх вэ? Ямар ч байсан одоо нөө туслангийн
эрчим хүчний хамаан та нар бол одоо энэ жил эрсдэлэн амиа бодорой тэгэхгүй бол одоо хэцүү болно шүү гэж ингээд сануулад яваад байлаа. Яг хуу нөгөө хувь одоо нэг өрхийн хувьд ингээд бодож байгаа юм л да. За тоггүй болчвол байшингийнхаа халаалтыг яах вэ гэж нөгөө батарей за 20 чиг авсаархан болцсон юм байна. Бараг ингээд хулдаас шиг ингээд дивсээ тавьдаг болсон юм биш үү те. Тэгэхээр өнөөдөр яг одоо нөхцөл байдал бид нар энэ үйлчлэлттэй ер нь бэлэн байна уу те. Яг богино хугацаанд одоо бид нар эрчим хүчний энэ доктортой, найдвартай байдлыг хангахад бас сэргээгдэх эрчим хүчний оролцоо байх те хэрэгтэй шаардлага хэр байна? Ойрын одоо 2-3 жилийн хугацаанд. Зүгээр яг одоо ийм асуудал гарч байгаа болохоор айл болгон дээвэр дээр нарны панел тавиад батарей суулгахаар асуудлаа шийдчихнэ гэдэгт би бас яг арай итгэхгүй байна. Яг зарга байхгүй юу сүржэнээс авах ч юм уу бол хамаагүй зардал бол багтай доктортой гэмэтэй. Сая манай энэ 3 дугаар станцаар гарсан ослууд ингээ харахлаар бол 3 дугаар станц маань бол дулааны их үйлдвэртэй байсан учраас тэгэхээр бид нар дулаана 3 дугаар станцаар өргөлүүлээд ийх санаагүй болох болов гэсэн таамаг байна. Тэгэхээр босод үйлдвэрүүд маань цахилгааны хачаалыг илүү өөрчлөлттэй болох гэж л харж байна л да. Тэгэхээр тэр үүднээс сэргээгдэх хүчийг илүү оруулах хэрэгцээ нь бол нэмэгдэх болов гэж харж байна. Тэгээд сэргээгдэх хүчийг маш богино хугацаанд одоо энэ үйл ирж байгаа юм чинь бид нар тэрэнд амжиж хийж чадах юм бол бас хязгаартай байх бах. Гэхдээ зүгээр одоо нарны панелуудыг суулгахад бол цаг их богинохон шаарддаг болсон байна. Батарей хийхэд бол бас хурдан хийж чаддаг болсон байна. Тэгэхээр иймэрхүү комбинацуудыг бид нар нэлээд сериосны бодох нь бол зөв болов гэж харж байна. Тэгээд энэ 100 бас тендер зарлах болов гэж харж байсан. Тэр нарай зарлагдаагүй байж тэгэхээр энэ тендерүүд маань хурдтай зарлагдаад явах юм бас 3 дугаар станц дээр ирж байгаа ачааллыг багасгах боломж байгаа болов. Гэхдээ түрүүний хэлдэг айл өрхийн эрчим хүчийн өөрийнхөө шийдлүүдийг хийж байгаа. Энэ солиушнгууд бол бас манай зах зээл дээр нэлээд ороод ирсэн байж тэгэхээр энийг бол өргөжлүүлээд дэмжиж явах хэрэгтэй болов гэж харж байна. Сая бас толгойн цэцэрлэгийн ярианд гарч байгаа нөгөө хяналтын сонсгол гэдэгтэй 9 сард болно гэж ойлгосон. Тэгээ энэ хүрээндээ ер нь яг хилцэх асуудлууд ер нь гарсан байгаа юу? Хилцэх асуудал нь ерөнхийдөө иргэдийн одоо нөгөө орон нутгийн иргэдийн төлөөлөл сонгогдож ирж байгаа 50 хүн гэж байна шүү. Тэгэхээр Улаанбаатартай их орсон уу тийм? Улаанбаатартай их орсон. Тэгээд сүүлд гарсан зараар бол Сингапурын ортондоо ихээр байгаа. За тэгээд иргэдийн үндсэн одоо санаа зовоодаг асуултууд нь одоо бид нар төслийн хувьд хамт яг тулж ажилладаг хүмүүсийн хувьд хамгийн сайн мэднэ л дээ. Ерөнхийдөө төслийн байгаль орчны юунууд юу юм бэ? Одоо үндсэн асуудлууд, эрсдлүүд нь юу юм бэ? Тэрийг яаж менеж хийх гэж байгаа юм бэ гэдэг асуултууд орж ирнэ. За тэр малын гадаа ажигтай төлөвлөгөөд төрдөг. Тэгэхээр тэр нь үнэхээр одоо төслөөс болоод байгаа мó? Тэгээд энэ нь одоо орон нутагт амьдарч байгаа иргэдийн одоо амжиргаанд нөлөөлж эхлэх байгаа мó гэдэг энэ асуултууд тавигдах бах. Тэгээ энэ бол одоо Монголд анх удаа биш бас л өөр төсөл дээр яригдчихсэн зүйл шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд бол яригдчихэж байгаа. Ойлгохоо дээр бүр томоохон төслүүд дээр чинь малын эрүүл мэндийн асуудлууд ер нь хөндөгдөд байдаг. Тэгэхээр энэ асуудал бол үргэлжилж хөндөгдөх юм шиг байна. За тэгэл үндсэндээ бол бусад асуудлууд нь бол газрын аврал хэлнүүд одоо Монгол улсад эдийн засгийн хувьд яг өөргөө чинь юу юм бэ гэдэг энэ асуудлууд дээр яригдахаар үндсэн чиглэл нь бол нэг тиймэрхүү байдалтай байгаад байгаа. Юуны лиценз олголттой холбоотой асуудлууд бас яригдана гэж би эртэд ойлгосон. Анхны одоо манай тай холбоотой. Тийм. Тэгээ яг хуу лиценз олголттой холбоотой дээр манайх дээр олон удаагийн шалгалт орсон байдгийг. Тэгээд тэрэн дээр асуултууд яг иргэдийн зүгээс өөрсдөө одоо нөгөө лиценз авах процессыг мэдгүй хүмүүст асуултууд байгаа л да. Тэгэхээр тэрнтэй холбоотой асуултууд тавигдах байх. Тэгээд тэрэн дээр бол одоо хариултууд нь өгдөөл явах байх гэж харагдаж байгаа шүү дээ. Зөв. Яг энэ дээр би бас зүгээр нөгөө салбараа төлөөлдөг байгууллагад ажилладаг хүний хувьд одоо ингээл нөгөө энэ процесс нэлээд өргөн газрыг аваад байна шүү дээ. Өргөн хүрээ хамраал бараг төсөл болгон дээр ингээл хяналтын сонсгол хийн гээл те нөгөө хууль тухайн үед одоо хэрэгжиж исэн хууль эрхцэн хүрээндээ л төрийн байгууллагууд нэрш мэдлийнхээ уранд те холбогдох албан тушаалтнууд өгсөн. За мэдээж уулзах компаниуд одоо дураараа ороод тийм лиценз авдаг тийм боломж гэж одоо байхгүй шүү. Тэгэхээр эргээд тэр үеийн одоо хууль эрхцэн хүрээнд шийдэгдсэн асуудлыг өнөөдрийн нөхцөлтэй байхдаа бас буруу ташаа ойлголтыг иргэдэд өгчихвээ те. Нөгөө эргээд засаг өөрийнхөө гаргасан шийдвэр дээрээ дотооддоо нөгөө тухайн үеийн процессыг шалгаад хянаад явах юмыг эргээд нөгөө компаниуд руу бас ингэж чиглүүлээд байгаа зүйл ажиглагдсан одоо эмзэглээд идэг. Тэгэхээр бас энэ асуудлуудыг нөгөө зөв одоо нэг мөр болгоод тий олон нийтэд зөв ойлголтоо бас яг энэ сонсголын өрөөндөөс өгчөөсэй гэж ингэж. Тийм ер нь шалгалтууд орсон одоо удаа дараагийн орсон бүртгүүлүүд манайхаас одоо авч исэн материалууд бүх юм баримттай л та. Тэгэхээр одоо энэ болгон дээр
ямар ажлууд хийгдэжсэн бэ гэдгийг нь одоо өндөр түвшинд дахиж яригдах юм байна л гэсэн ийм л харагдаж байгаа. Зөв. Иргэдийн хувьд бол мэдээж уулуурхаан лиценз уулуурхад оролцох хүсэл ихтэй шүү дээ. Ерөнхийдөө яг орон нутгийн иргэд ч гэсэн уулуурхад оролцох хүсэл ихтэй байхгүй. Тэгээд тэр нь одоо ингээд байгаль орчин талаас айгүй их нөгөө entry point гэх юм уу хийж орж ирцгээдэг. Тэгэхээр нийгмийн асуудлууд байгаль орчин талаас айгүй их entry point хийж орчдөг. Нөгөө хүмүүсийн айгүй их сонирхолтой мэддэг сэдв учраас яг нөгөө мэрэгжлийн техникийн асуудал, лиценз олголтын асуудал нөгөө нэг салбарынханд их ойлгомжтой байгаад идэг. Хэрний одоо иргэдэд ойлгомжгүй учраас нөгөө итгэлгүй байгаа байдал одоо тэр зүйлэл орж ирээд байдаг байхгүй. Тэгэл ерөнхийдөө манай төслийн ерөнхийдөө бас иргэдийн асуултууд нь бол тийш дээ. Одоо ингээд урхаа ашиглаад яах юм хэдэн одоо хэдэн үний хооронд хуваагдчихын хооронд ашиглаад яах юм гэсэн нэг юм мэрэгдээд. Тэгэхээр дийлэн хэсэг нь бид нар чинь цацраг тайлбарлахаас гадна уулуурхаан өрөөгөө цаашаа яваад чинь гэдгийг тайлбарлаж явдаг ийм ажилтаа хүмүүс байгаа ш. Баруун бүсэд ерөөсөө уулуурхаа өрөөгөө тайлбарладаг ажилтаа. Би одоо халзан мөрөдөцлийг бас ажиглаад байдгийн. Тэгээд яг нөгөө олон улс ч одоо хариуцлагатай уулуурхаа гэж одоо бүх салбар хариуцлагатай гэж шүү дээ. Эрчим хүч ч байна, юу ч байна, тий уулуурхаа ч байна. Тэгэхээр хариуцлагатай уулуурхаа гэдгээс гадна хариуцлагатай хайгуул гэдэг үлчиж. Одоо нөө бидний очдог нөө PDAC тий манай Канадын ассоциац гэсэн хариуцлагатай хайгуулын кодекс гэж гаргацсан. Тэгэхээр ерөөсөө анханасаа хайгуул гэдэг чинь нөгөө эрс минералаа хайж болохоос гадна анхны бас яг энэ харилцааны суурийг тавьдаг хүмүүс байд юм байна. Тэгэхээр ерөөсөө орон нутгийн харилцааны одоо сууригчсан геологч нар маань хүссэн үсээгөө тавьчиход байгаа байхгүй. Тэгээ бид нараас энэ жилийн нөгөө геологийн форум дээр очихдаа за та бүхэн маань зөвхөн одоо эрс минерал хайдаг хүмүүс биш юм бэ шүү те. Яг энэ цаашдаа энэ төсөл ингээд за мэдээж 100 төсөл хайгуул хийхэд нэг нь орд болно гэж манайхан яриад байдаг шүү дээ салбарын одоо геолог нар. Тэгэхээр тэрний хүрээндээч тэр за нөгөөх нь 100-гийн нэг нь байгаад азуулаад орд болчих юм бол нөгөө анханасаа геологчд маань хамгийн энгийн харилцаатай малчдтай байгаа үе дээрээ тий ордог гардаг нэг ах トゥ шиг болцсон байдаг шүү дээ. Тэр үе дээрээ бас энэ цаашдын төслийн харилцааны үндэс суурийг их зөв тавих ажил дээр чухал үүрэгтэй байна гэж харж ирсэн байхгүй. Тэгэхээр энийг бас одоо энэ мэдээллийг нөгөө геологийн одоо хичээлээс гадна нөгөө их сургуульнаас өгдөг байхгүй бол нөгөө харилцааны ажил би хийхсгүй гэж одоо бас нэг тийм хандлага байдаг шүү дээ. Тэгэхээр энийг бас нэлээд анхаарах хэрэгтэй болсон байна. Энэ харилцааны ур чадвар дээр манай салбарын одоо хинэн байхаас үл хамаарал бүгдээрээ салбарынхаа талаар их зөв ойлголтыг өгж явах ёстой байна гэж анзаарсан. Мэдээж одоо энэ салбар ч өөрөө нэг тийм эмгтэй хүн одоо багтай салбартай урд нь бол одоо бүр багаас одоо сүүлийн жилүүдэд бол нэлээд тэгш оролцоог хангах гэдэг одоо хариуцлагатай төслүүдийн хувьд ч энэ дээр нэлээд үлгэрлээ явж байгаа шүү байна. За эмгтэй удирдлагууд бас нэлээд одоо энэ салбарт бол сүүлийн 5 жил бол нэлээд хүчтэй орж ирсэн. Ингээд сая манай салбарын Insight сэтгүүлийнх нэг жагсаалт гаргасан байсан. 17 сая эмгтэй яг одоо уулуурхаан салбарт ажиллаж байгаа юм байна. Тэрний нэг нь одоо хамгийн баг отгон нь цалган захирал болж байгаа бах тий. Тэгэхээр энэ салбарт одоо удирдах албан тушаалд ажиллахад тий сорилт нь юу байна, давуу тал нь юу байна. За эмэгтэй удирдлагатай болсноороо бас компанид ямар одоо үндсийн тий өөрчлөлтийг авчирч чадчихээн гэж харж байна. Ерөнхийдөө яг эмэгтэй хүчүүд бол инженер техникийн албанд бол ерөнхийдөө их одоо бүр олон болсон. Бидний үед харьцуулах юм бол тий сүүлийн 10 жилд бол сүүлийн 10 жилд ялангуяа томхон төслүүд дээр эмэгтэй хүүхдүүд одоо анх намайг урахад ажилд орж хахад эмэгтэй дамп трак оператор дамп трак барьж болдог хөдөлмөрийн хуулийн зохицуулга байдаггүй байсан ийм нөхцөлд бид нар Монгол ус байсан бохгүй. Тэгээд анхны эмэгтэй дамп тракны оператор ажилд ороход л би хамтдаа эмэгтэй геологч бит хоёр тэгээд дотор хоёулаа ажиллаж байдаг ийм юутай байсан. Тэгээд одоо тэрнээс хойш октод оюутал хангууны урхаан мурхаад бол манга ажиллаж штэ ирчүүдтэй яг адилхан ажил хийж штэ. Тэгээд технологи одоо ингээд сайжраад хүний хөдөлмөр хөнгөвчлөгдөөд тий заавал одоо ингээл гараараа хурц шороо мултаад зайхгүй болсон цаг үед эмэгтэйчүүд эрэгтэйчүүд гэсэн ялгаа үндсэндээ бол их багуулж эхлэдэг байгаа байхгүй. Боловсрол яг адилхан тэгш гараанаас эхэлсэн тий. Тэгэхээр охтууд маань бол үнэхээр өөрсдөө хүсэх юм бол энэ салбарт амжилт гарах боломж нь бол нээлттэй болчихж байгаа юм. За тэгээд ерөнхий миний бодлоор эмэгтэй удирдлагын сул тал гэхээсээ за яг бэрхшээлтэй юмнууд байдаг байхаа. Гэхдээ их давуу тал нь их олон юм шиг харагддаг. Ялангуяа одоо энэ манай төсөлч гэх юм уу ийм хайгуулын асуудалтай, харилцааны асуудалтай, нийгмийн ийм асуудлууд хөндөгдөд байгаа, мэдрэмж гэх юм уу шаардаад байгаа ийм төслүүд дээр болохоор
эмэгтэйчүүд бол арай илүү мэдрэмжтэй ханддаг юм шиг санагдаад байдаг ерөнхийдөө. Яагаад гэвэл эн чинь нөгөө нэг айгүй их олон хүний харилцаа зохицуулах ажлууд болж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь уулуурхаан төсөлч сүүлийн үед бол нэгдэд бүтцээ хамт авч явдаг байсан болоо бас хөгжилч авч явдаг болчиход байгаа тий. Тэгэхээр жижиг юм сумын иргэдийн хөгжлийн бодлогоч бас ингэж яачих гээд байгаа байхгүй оролцоод болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр тухайн хөгжлийн бодлогын хүүхдүүд нь хаана өвдөж ийн ч гэдэг юм уу тий асуудал нь юундаа байдаг сумын ч гэдгийг тий. Тэгэхээр орон нутгийн бодлого тэгээ нийгмийн хариуцлагын бодлогоудаа нөгөө value for money гэж байх хэрэгтэй шүү дээ. Зарцуулж байгаагийн хэмжээгээр үр дүн өгч явах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг нь ингэж нөгөө оновчтой чиглүүлэхэд эмэгтэйчүүд бас жоохон оролцоо их юу байдаг юм бол одоо юу гэмдэ alert гэдэг чинь юу гэж хэлэх вэ тий. Иргэн тойронд тий сигнал сайн авдаг тий. Тэгээ тэрийг их сайн ойлгодог нөгөө empathy арай өндөр. Тэгэхээр орон нутгийн иргэд хүмүүстэй бол их тулж ажилладаг шүү дээ. Ер нь нэмэгтэй захирлууд яалтчгүй их ойрхон байдаг. Утсаар залхт нутцыг ингээд шууд авчдаг ч гэдэг юм уу. Их тийм тулж ажиллацгаад байдаг хөөх. Тэгэхээр тийм байдлаар давуу талууд нь одоо тэгээ тэр нь уулуурхаан яалтчгүй бүр нэг хэсэг болчихлоо. Үлэн шүрхийн хамгийн өндөр хэрэгцээтэй хамгийн өндөр эрсдэлэнд хэр болчихлоо. Ерөөсөө нийгмийн эрсдэл нь уулуурхаан төслийг ерөөсөө операшн ч байсан гэсэн хайгуулж байсан гэсэн үйл ажиллагаач байсан гэсэн шууд зогсоодог болчиход байгаа байхгүй. Нэг том бослого хийгээл ганцхан манай компани ч одоо дэлхийд фейлд ч юм уу уурхаага хайгуулж ээж чадахгүй байгаа биш. Одоо Риотын тооч юунд тэр том жадарын уурхаа дэрлэтийн орд дээр бас амар том бослого болгож ирсэн шүү дээ. Тэгэхээр их том сайн бодлоготой компаниуд одоо мультинешнл компаниуд хүртэл фейлдэх гээд ийм том эрсдлүүд үүсгээд эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр төсөл болгон зохицсон ийм нөгөө орон нутгийн нийгмийн хариуцлага харилцааны бодлогоодыг боловсруулахад бидний ялангуяа нөхдүүдийн өөрөг оролцоо айгүй их юм байна л гэж хараад байгаа шүү дээ. Яг үнэ бас яг тэгж ижлэгийн анзаарчсан харилцааны ажлууд айгүй чухал болсон тий. Нөгөө хөрөнгө оруулалт татгаас эхлээл эн чин дандаа хүнтэй харьцаж байх гадаад харилцаа, дотоод харилцаа, дотооддоо саний дурддаг энэ олон харилцаа тий. Нөгөө талдаа энэ үндэстэн дамсан компаниудын хувьд бол нөгөө ажиглагдсан зүйл нь илүү их нөгөө эрсдлийг урьдчилж хардаг нөгөө байгаль орчны менежмент, одоо нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент тий, засаглалын менежмент гэл ингээл нөгөө бахан олон улсын системийн хүрээнд тэр системтэй ажилдаг хүмүүс маш их гүйцэтгэх удирдлага дээр очт юм билээ. Одоо манайх ч юм болохоор хуучин соёлоор уурхаан дарга үйлдвэрийн дарга нь захирал нь бол явцдаг. Тэгээ илүү нөгөө бүтээмж рүү төвлөрдөг байсан тэр үе бол нөгөө ард өнгөрчтэй дээ шүү дээ. Тэгэхээр яхаа харахгүй нөгөө олон талын харилцаагаа жигэд доктортой авч явах. За тэрний одоо хүрээнд гарах эрсдлүүдийг урьдчилж харах те. Тэгээд одоо энэ шоу эмэгтэйчүүдийг хараад тахаар нөгөө манай оюутлын захиралч гэсэн те. Яг энэ HSC-ийн одоо бэкграундтай. Тэгэхээр яг нөө риск assessment-тай маш сайн ажилладаг. Тэгэл тэрнийг илүү их харж урдчилж нөгөө хариу арга хэмжээг авдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр яг нэг энэ чиглэл рүүгээ бас илүү явж байгаа нэмэгтэй удирдлагуудад нэлээ их боломж болцоо бас гаргаж ирсэн болов уу гэж харж ирсэн. Хөрөнгө оруулалтын хувьд бас яг сэргээгдэгчийн хүчин дээр хөрөнгө оруулалт босгох татах дээр нэрээ бас ямар хүндрэлүүд байна. Одоо та бүхэн дараа дараагийн төслөө бас өөрсдийн хөрөнгө оруулалтаар ирэх гэж байна уу? Гадны хөрөнгө оруулалт нөгөө EBRD-аас гадна тий өөр одоо ямар боломж их өсөрдөг хааж байна. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын боломж бол ерөнхийдөө маш их байгаа даа. Одоо бид нар дутж байгаа юм бол нөгөө bankable PPA тий bankable төслүүд л одоо их цөөхөн байгаа даа л да. Гэхдээ зүгээр цөөхөн байгаад ирсэн боловч сүүлийн 2 жилийн хугацаанд бол бас дахиад төслүүд маань нэлээд эрсдэл гарч ирээд идэвхжээ. Тэгэхээр энэ дээр бол бид нар нэлээд өдрөгөр байдлаа харж байна. Хөрөнгийн юунууд бол одоо сонголт бол ерөнхийдөө өмнө нь бол EBRD, ADB, JICA гэх мэт IFC гэдэг байдаг байсан. Одоо бол бас илүү өргөжж эхэлж байна. Ялангуяа хятад улсын хөрөнгө оруулалт бол ерөнхийдөө өөртөө гүгээд ирдэг болсон байна. Тэгээд хятадын хөрөнгийн зардал нь ч гэсэн их бага байна. Нөгөө талд нь зүгээр бид нар бас зөвхөн нэг улсын мөнгөгүй аль болох diversify хийж явах бодлоготой байгаад байгаа. Тэгэхээр Японуудтай ч гэсэн үргэлжлүүлээд ярьж байна. Гэхдээ зүгээр одоо манай төслүүд дээр ялангуяа ийм хятад руу одоо шилэрч мөртний экспорт гэх юм бол одоо ямар улсын ямар хөрөнгөнд орж ирэх боломжтой гэдгийг бол бас сайн харахгүй бол зарим орны мөнгө бол хөдөлгөхгүй шимжтэй байгаа даа л да. Тэгэхээр энэ үүднээсээ бид нар урд өмнө харж байгаагүй бас улс орнуудыг сонирхож байна. Тэрэн дээр нь бол одоо Арабын орнууд бол ялангуяа Эмират бол нэлээд их хүчтэй явж байна. Эмират бол сэргээгдэгчийн хүчээр нэлээд
чухалчилж хөгжлөө бодож явах шиг байна. Post oil policy гэдгийг сая одоо 2-3 удаа очиад үзэхдээ post oil policy гэдэг дээр бол яг бодиттой ажил хийгээд явцсан байна л да. Тавьсан байна тий. 2050 бол одоо Вегагийн тоог нь бас Бас тэрийг мэд хэрэгтэй байна. Мэд хэрэгтэй, Тэрээс тий. үйлдүүлж яг үнэ. Хэлсэн л явж байгаа. Тэгэхээр тэр усуд яаж ийм вэ гэхээр одоо сая энэ станууд Төв Азийн орнууд болсон томоохон төслүүд байна. Энэ дээр бол Эмиратын, Сауди Арабын том сэргээгчдийн өртний компани. Тэд нар бол дөнгөж саяхан бий болсон компани. Сүүлийн нэг 10 жил бий болсон компаниуд бол маш хүчтэй явж байна. Бусад компаниудаа уулзаад ярихад бараг л үгээ хэлтэн суцгааж байна. Эд нар ерөөс амар агрессив болсон байгаа гэдэг. Тэгэхээр бид нар бас юу партнераа ирээдүйдээ сонгохдоо бас илүү олон сонголттой болчихлоо. Тэгээд тэр партнеруудаа сонгохдоо бас ямар төсөл, ямар чанартай, геополитикийн хувьд ямар хуу шин чанартай байна гэдгээс хамаарат ямар партнертайгаа ажиллах уу гэдгийг бас бодох цаг үе бол ирсэн байгаа даа. Тийм байна. Харин тий айгүй маш олон юмны өөрчлөлт явах гэдэг тий. Одоо саяны ярьдгаар нөө эрчим хүчний хэрэглээ гэж бид чинь аж үйлдвэрчлэлтийн салбар маш өндөр хэрэглээтэй гэж ярьж ирсэн чинь нөгөө байгаль орчинд өндөр одоо эрсдэлтэй чинь тех салбар бас болчихж байгаа юм биш үү? Энэ том технологийн салбарууд чинь өөрсдөө одоо нөгөө эрчим хүчний доктортой байдлаа хангахын тулд эрчим хүчний салбар бас маш их хөрөнгө оруулалт хийж байгаа юм биш үү? Тэ тэрэн дээр бас их олон боломжууд гарч ирэх юм байна гэж харсан. Нөгөө аюулгүй байдлаа хангах гээд нөгөө Tesla маань уудрахаар хорлоо гэдэг шиг тэд нар маань бас эрчим хүч рүү ороод эргээгээд нөгөө усны хэрэглээ бас өндөртэй гээл тэ нөгөө кулинг хийдэг гэл ингээд нөгөө аюул сонин юм өөрчлөлтүүд гарч ирээд байгаа байхгүй нөгөө хөрөнгө оруулагч хүртэл өөрчлөгдсөн тий. Тэгэхээр энэ цаг үед бас бид нар яг энэ олон улсад болж байгаа энэ үйл явцыг нэлээд сайн ажиглаж тий энтэй уялдуулж бодлогоо гаргаад тэрэн дээрээ нөгөө их хурдтай маневртай л авахгүй л тий бид нар их цаг хугацааг алдаад байна гэж ажиглагдаад байгаа. Тэгэхээр та бүгдэд бас миний асуугаагүй хэлхийг одоо өсөжсэн тий салбартай холбоотой асуудлууд байвал бас чөлөөтэй ярилцж болно. Тийм зүгээр сая эмэгтэй удирдлага, эмэгтэй ажилтан гэдэг дээр бас би урд нь зөвхөн эмэгтэй гэдэг хүйсний нөгөө тэнцүү гэхээс илүү McKinsey-гийн нэг судалгаа бас харж байсан. Diversity ихтэй компани яг бодит санхүүгийн перформанс нь илүү байна гэдэг судалгаа гарч ирлээ. Тэгэхээр та бүхний ярьж байгаа юмыг ч судлаад үзэх юм бол бас илүү үр дүнтэй одоо лиценз илүү хурдан авдаг удаагаар илүү хурдан эхэлдэг гэсэн юм хүн бол харагдах баг. Тэгэхээр манай салбар дээр ч гэсэн адилгаагүй ерөнхийдөө олон төрлийн хүмүүс гэдэг нь одоо зөвхөн монголч биш гадаад улсууд ирсэн оруулдаг бодлого бариад явах хэрэгтэй байна гэж харж байна. Зүгээр нэмж яриа гэж бодсон зүйл маань бол economy scale гэдэг үүсэх хэрэгтэй байгаа юм л да. Одоо нөгөө эрчим хүчний салбар дээр хэрэгэлдэг үг маань LCOE буюу levelized cost of energy гэдэг. Тэгэхээр энийг бид нар бол бууруулж ээж энэ эрчим хүч хэрэглэж байгаа аж үйлдвэрийн салбар маань бас илүү өршөлтөхөөс болох гээд байдаг. Яг үнэ. Тэгэнгүүт бид нар одоо харагдж байгаа асуудал маань болохоор 20-30 мегаваттаар зарлахаар энэ бол ерөөсөө тэр зардлын уртгийг бууруулах боломж нь үүсэж чадахгүй байгаа. Яагаад вэ гэхээр 30 мегаваттын хэдэн панел хятадын хил даваад очиад асуугаар бараг иймэд хариулахгүй шүү. Тоохгүй байх гэдэг юм л да. Бид нар одоо ингээд гадны том партнеруудтай ярих юм бол 300 мегаваттаас доош бид нар сонирхгүй. Танай улсад өөрхөн одоо офисыг байгуулад хүн явуулаад нэг ингэж говийн бус дээр та маань төлөвлөж байгаа гэсэн тэр маань одоо нийт хэрэглээ нь хэд байх юм говийн бүсийн. За бид нар 300 арай хүргэж чадахгүй нөө гэдэг дээрээ суугаад байна. Бүр говийн бүсийн өрөөрөнд эхлэж чинь. Эхний одоо 5 жилийн хугацаанд ч юм уу те. Тэгэхээр энийг бид нар цааш нь яаж томруулах вэ гэдэг нь үнэхээр том. Тийм байна тий. Тэгэхээр тулгараад байгаа асуудал байна. Сэргээгт эрчим хүчний өртгийг бууруулад илүү өгөөчтэй болгоод явуулахад бид нар сар хүрээ арай том байх хэрэгтэй байгаа гэдэг. Тийм байна. Гэтэл Монголын одоо явах гэж байгаа уурхайн төслүүд маань бас тэр хэмжээнд хүрч өгдөг. Тэгэхээр бид нар бас экспортыг зэрэг бодож явах хэрэгтэй байна. Экспорт дээр эхэлчих юм бол тэрний скейл хамаагүй том болох гэдэг юм л да. Шууд 2 гигаватт 2 жилийн хугацаанд 2 тэгээд дараа 5 6 7 8 гэдэг явчих гэдэг. Ингэх юм бол дэрэгт нь хажууд нь илүү гарсан капаситетаараа уурхай аж үйлдвэрийн салбар руу нийлүүлэх юм бол тэр өртгийг бага дарж чадах бага болгох гэдэг. Тэгэхээр хоёрдугаарт нь энэ том төслүүдийг ингээ бий болгоод ирэхээр бид нар хувийн хвшлийн тоглогчдод нь хамтраад хөрөнгө оруулалт хийгээд явдаг байх юм бол илүү Монголын нөгөө хөрөнгөхийн хувьцааныхын хэмжээ том болоод Монголын инженерийн тоон ч илүү олон болоод явах гэдэг. Энэ дээр л би одоо илүү анхаарч явахыг төр засагтаач гэсэн
хувийн хвшилийнхаа босод хамтлагчдартаа ч гэсэн уриалаад явмаар байна л да. Зөв. Тэгээ бид нар хаана ямар төсөл байна эднэрийг аль болох багцлж нийлүүлж байгаа. Тийм байна. Тэгээд нийлүүлж байгаа томоор нь хийх юм бол бид нарт хинхэндээ их ашигтай болох гэдэг. Тэгэхээр нөгөө одоо юу гэдгийг говийн бүс чинь 300 гэж штэ тий. Тэгэхээр ингээ харах юм бол нөгөө урт хугацаанд энэ ч өргөж өгнө гэхлээр нөгөө тэлэх урт хугацааны бодлого аягүй чухал байгаа штэ тий. Нөгөө талдаа уулуурхаа жоох итгэвчээ хөдөлчих юм бол дагаад ингээд маш олон дэд бүтцийн салбарууд ханган нийлүүлэгчд маань ингээд бас ажилтаа орлоготой тэнд ажлын байрууд ингээд бий болох гэдэг. Тэгэхээр яа харахгүй нөгөө нэг нэгнээсээ бид нар чинь хамааралтай учраас одоо манайхан л ажилласаа хийдэ. За таны зүгээс одоо хөдлөхөд ямар одоо ажлын танаа дээр Гэхдээ ерөнхийдөө бол яг зүгээр нийтэд хандаж гэх юм уу одоо ерөнхий салбарынханд ч гэсэн ерөнхийдөө Монгол улс хөгжмөр байна те эдийн засгийн хэлмээр байна. Тэгээд энэ дээр нөгөө шинэ уулуурхайн сайдын хэлдгээр одоо нөгөө уулуурхайн салбар бол олдог салбар гэдэг шиг. Тэгэхээр бид нар бол ажлаа сайн таны хэлдгээр ажлаа сайн хиймээр байна. За тэгээд энэ уулуурхайн орон гэсэн хэдий ч одоо нүүрснээс л юусэн хараат болчиход байгаа. Хамгийн эрсдэлтэй түүхийдээс хараат болчиход байгаа. Энэ эдийн засаг чинь нүүрсийн ингээд одоо худалдаа авалтын нугаа тарахаар бусад одоо уулуурхайн салбарууд нь дийлэхгүй харагдаад байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг бид нэр засаж залруулсан л өнөөдөр л хайгуулаа хийхгүй бол өнөөдөр л одоо юмнуудаа байгаа ямаа эрдэс түүхийдээ мэдэж авахгүй бол болохоо явчихад байгаа. Ийм одоо нөгөө чухал цаг үе ирчээд байгаа гэдгийг ойлгоод тэгээд энэ дээр бид нэр ажиллаж байгаамаа гэдгийг одоо ойлгоосаа гэж ингэж хардаг. Тэгээ ерөнхийдөө бол эрчим хүчний чухал түүхийд энийг л бид нэр одоо хөгжүүлэх гэж хичээж авч байгаа. Тэгээд үндсэндээ бол Монгол улсын брэнд гэж гаргамаар байна. Тэ энэ бол Монгол улсын түүхийд Монгол байгаа юм чинь Монголд байгаагаас ингэ шудаалагдаад гардаг болох нь одоо бидний үндсэн амбиц. Тэгээд энийгээрээ дамжуулаад одоо геополитикийн хувьд ч гэсэн томоохон улсуудтай харилцдаг нэг одоо хилцээр хийдэг байдалд одоо жижиг улсыг аваачмаар байна те. Тэгээ бусад салбаруудаа дэмжмээр байна. Тэгэхээр одоо бидний одоо том дур зургаа хараад хаана компани одоо өөрийн амбицаа харж байгаа шиг зөвхөн одоо компани шиг олох гэж явж байгаа биш. Бид нэр бус нутгийн хөгжлийг харж байгаа. Бид нар улс орны хөгжлийг харж байгаа. Монгол улсад энэ түүхийд байх хэрэгтэй юм байна гэдгийг харж байгаа тий. Тэгэхээр энийг одоо том дур зургаа хараасай. Тэгээд дотооддоо одоо жишээ нь мэдээлэл өгч гэх юм уу. Энэ ажлууд бол одоо бүгдийг хийгдчих болно болох ажил гэж хардаг тий. Тэгэхээр дотооддоо бид нар уучраа олж байгаа. Гэхдээ Монгол улсын амбиц одоо бидний амбиц Монгол улсын амбиц болж хувираасай л гэж харж байна да. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө базаад хэлэхэд саяны бидний одоо нэг цаг орчим тий ярьсан сэдв бол уялдаа холбоо их чухал байна тий. Энэ зөвхөн төрийг бид нар хүлээхгүй компани, хувийн хвшлүүд хоорондоо уялдаа холбоогоо хангаж хамтарч нийлж ажиллах. За нөгөө талдаа бас бодлогын өрөөнд нэгдмэл байх тий. Энэ нь одоо яа харахгүй нөгөө эдийн засаг хөгжлийн яамнаас их хүлээлт байдаг шүү дээ. Одоо яг энэ гол уялдаатай ажиллах салбаруудыг базаад одоо тэр хурдтай шийдвэр гаргах ажлууд бас хийгдэх хэрэгтэй байх. За тэгээ мэдээж хайгуул судалгаа ирж хайх, олох те тэрийгээ дараа нь эдийн засгийн эргэлтэнд бас амжилттай оруулах, за хөрөнгө оруулалт татах, тэгээд эрчим хүчний одоо найдвартай хараат бус те бэлэн байдлыг одоо хангах гэдэг одоо бидэнд бол нөгөө маш их хийх ажил байна. Тэгээд залуучууд бол чадлаар одоо хичээгээд ажиллахад бас болох байхаа гэсэн мэтгэл найдвар байна. Тэгээ мэдээж та бүхний төсөл бол маш үн цэнтэй. Улс их орондоо одоо маш их үн цэнийг ирээдүйг бүтээх одоо чухал ийм төслүүд учраас бүгдд нь амжилт хүсье. За мэргэжлийн холбоод бол мэдээж та бүхний дуу хоолой болоо тодорхой түвшний асуудлуудаа ингээд яриад бас явж байгаа. Тэгэхээр ингээд олон төслүүд хурдтай хөдлөсөө гэж хэдүүлэн удаагийн дугаараа өндөрлөе дөө. Хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. За